하고 시작하겠습니다. 자, 함수다 залбираад эхэлцгээе. 저희의 발걸음을 인도해 주시는 사랑의 하나님 감사합니다. Бидний явах замыг эхлэх гадрыг хөдөлгөж өгсөн болохыг таньдаа баярлалаа. 하나님의 인도하심과 다스리심을 따른다면 저희 장래는 밝게 준비되어 있음을 믿습니다. Эзэн минь таны удирдлага болон таны зааврыг дагахад бидний өмнөх зам аль хэдийн гэрэлтэйгээр бэлтгэгдсэн гэж итгэж байна. 저희를 위한 소중한 가르침 마음에 언제나 간직하게 하여 주시고 Эзэн минь та бидний төлөөх нандин заавруудаа бидний зүрх сэтгэлд суулгаж өгөөч. 생활 가운데 정확히 적용되게 하여 주시고 Бидний амьдралд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж хэрэгжихэд туслаач. 말씀을 잊어버리지 않게 하여 주셔서 Эзэн минь таныг мөн сонсоод мартахгүй байхад тусалж өгөөч. 말씀 배워놓고도 말씀 받지 않은 자와 똑같은 결과를 얻지 않게 하여 주시옵소서. Таны үгийг сонсоод мартдаг нэгэн шиг байхгүй болгож өгөөч. 오직 성령님의 은혜로 이 시간에 설명하게 하여 주시고 깨닫게 하여 주시옵소서. Эзэн минь энэ цагт зөвхөн таны ариун сүнсний нэгүүлсээр тайлбарлагдаж ариун сүнсний нэгүүлсээр сонсогдоход туслаач. 예수님의 이름으로 기도합나이다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. 아멘. 일장 오늘은 34절 할 차례입니다. 그래서 1장 34절이죠. 예, 1장 34절 34절 한번 읽어 주시고요. За өнөөдөр бүгд хаадын дээд номны 1-р бүлгээс уншиж байгаа шүү дээ. 1-р бүлгийн 34-өөс эхлэх гэж байна. За тийм 34 уншия. Ахилч Задок болон иш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тэнд тосолж эвэр бүрээ үлээн Соломон хаан мандтугай гэж уухайлгтун. 아멘. 솔로몬을 왕으로 세우기 위한 해야 할 일들을 다윗이 명령을 내렸습니다. За тэгээд 34 дээр яасан гэхээр Соломоныг хаан болгохын тулд юу хийх ёстой вэ гэдгийг Давид хаан зааж өгсөн. 그래서 다윗의 명령에 따라 해야 할 일이 그 네 가지로 이렇게 명령을 했는데요. Тэгээд Давид хийх ёстой зүйлийг 4 төрлийн юм хэлж өгсөн. 네 가지 가운데 두 가지는 설명을 했고요. За тэр 4-өөс болохоор 2-ыг нь тайлбарлагдсан байгаа. 그래서 두 번째는 여기 34절 상반절 34절 상반절까지가 두 번째고요. За 34-ийн эхний хэсэг хүртэл нь болохоор чинь 2 дахь хийх ёстой зүйл нь байж байгаа. 상반절은 기름을 부으라고 하신 말씀입니다. За эхний хэсэг нь болохоор юу гэвэл тослоорой гэсэн хэсэг байсан. 오늘 읽으신 9절 하반절은 나팔을 불고 만세를 외쳐라. 그러니까 이 세 번째 작은 제목, 양각 나팔을 불고 왕 만세를 외쳐라. За одоо тэгэхээр 3 дахь зүйлрүү орох гэж байна. 3 дахь агуулга нь болохоор 3 дахь агуулгын сэдв нь болохоор за эвэр бүрээг үлээж хаан хэмээн ашиглах түн гэсэн юм сэдв байна. 34절 하반절이고요. 9절은. За агуулга нь болохоор 34-ийн сүүлийн хэсэг байгаа. 양각 나팔을 불라고 말씀하신 그 이유가 있는데요. За тийм эвэр бүрийг үлээ гэсэн бас үлээх гэсэн шалтгаан байгаа. 양의 뿔 이 나팔을 부는 때가 항상 성경에 하나님의 명령으로 주어진 것이고 사람이 임의로 부는 게 아니었습니다. За энэ дээр эвэр бүлээ гэсэн энэ болохоор хоньны эвэр бүрээг
Тэгэхээр ийм хоньны ивэр бүрийг бурхан үлээ гэсэн агуулгууд нь болохоор дандаа эзний тушаалууд байдаг. 어디에 그 구절이 양강나팔 분 일이 있냐면 언약궤를 메고 여리고성을 돌 때 그때 양강나팔을 불었죠. За тэгэхээр Библиэс хэдүүлээ харах юм бол хаана эвэр бүрэг үлээх талаар байгаа гэхээр нэгдүгээрт нь ерөөхөө эзний авдрыг эзний авдрыг үрээд ерөөхөө тойрох үед бас эвэр бүрэг үлээгэр гэж хэлсэн байсан. 특별히 마지막 날 양강나팔을 길게 불 때 성이 무너지는 일이 그 엄청난 일이 일어난 거예요. Тэгээд хамгийн сүүлд нь эвэр бүрэг үлээж жагаад өдөртний нэг тойрч байгаа тийм хамгийн сүүлийн өдөр уртаар эвэр бүрээ үлээх үед ерөөхөөс хот нурсан байдаг. 이 나팔을 부는 일이 그 하나님의 명령에 따라 나팔 분 일이 성경에 여러 곳에 기록되어 있습니다. За тэр эвэр бүрээний талаар болохоор чинь Библиэлд янз бүрээр бурхан бичсэн байдаг. 은나팔을 부는 때도 있고 이 뿔나팔을 짐승의 뿔나팔을 부는 때도 있었는데요. 짐승의 뿔 나팔하고 또 하나는 무슨 나팔이라고요? 은으로 만든 나팔이 있어요. 네네네. Тэгээд бүрээ гэдэг утгыг харах юм бол хэдүүлээ одоо юу гэдэг юм бэ? Амьтны эврээр хийсэн бүрээ байхаас гадна бас юм мөнгөн бүрээ бас байдаг. Мөнгөн бүрээний талаар бас агуулга байдаг. 나팔 부는 일에 공통점이 있습니다. За гэхдээ тэдгээр дундаас харах юм бол эвэр бүрэг бүлээж байгаа шалтгаануудыг харах юм бол илүү нэг юу адил талууд бас байдаг. 첫째는 하나님께서 인간들에게 무언가를 알려주시는 일이 나팔을 부는 것이고요. 여보세요? 됐네. 첫 번째는 나팔을 부는 이유가 하나님께서 인간들에게 말씀 주시는 일을 가리키는 것이고요. За эвэр бүрээ бүлээхэд эхнийх нь болохоор бурхан хүмүүст хүмүүс рүү хандах үедээ эвэр бүрээ үлээл гэсэн байдаг. 또 하나의 의미는 하나님께 받은 말씀을 많은 백성들에게 전달하고 알리는 그 의미가 나팔 부는 데 있는 거죠. За хоёр дахь нь болохоор бурханаас авсан үгийг хүмүүс илэрхийлэх үедээ эвэр бүрээ үлээсэн байдаг. 그래서 하나님께 받은 말씀을 백성들에게 선포하고 전달할 때 하나님의 놀라운 역사가 나타난다는 의미가 있는 겁니다. Тэр эндээс харах юм бол эзнээс үгийг авсан үгээ ард түмэнд буюу хүмүүст мэдүүлэх үед эвэр бүрээ үлээгдэх юм байна гэдэг мэдэж болно. 양각 나팔을 그 제사장들이 불 때 여리고성이 무너진 것도 그런 이유고요. За тэр энэ эвэр бүрээ үлээхэд ч гэсэндээ утга учир бас байсан. Ерөнхийд нураах үед 또 기도원의 300명 용사가 나팔을 불 때 적진 그러니까 미디안의 그 군대가 다 무너진 것도 다 그런 의미이죠. дараад нь Медианы медиачуудыг тарахаар Гидеон 300 дайчтайгаа очиод тэднэрийн эргэн тойронд нь зогсож байгаад эвэр бүрээгээ үлээхэд тэднэр бас ингэж нурж исэн те. тэднэр ч гэсэндээ бас утга учиртай. 나팔을 불 때 역사가 나타났다는 것은 하나님의 말씀이 증거되고 선포될 때 하나님의 능력이 일하심이 나타난다는 의미가 있는 거죠. За тэгэхээр энэ дээр харах юм бол эзний үгийн дагуу үйлдээд эзний үг хэлсний дагуу бүрээг үлээх үед тэнд эзний хүч чадал илэрхийлэгдэх юм аа гэдэг мэдж болно. 그리고 나팔의 재질은 그 메시지 그러니까 말씀의 내용을 설명해 주는 것입니다. За тэгэхээр энэ дээр харах юм бол агуулгаас зааж өгсөн. 양각 나팔은 양의 특징을 알리는 그런 그 의미가 담겨 있어요.
За тэр эвэр бүрээ гэдэг зүйл дээр харах юм бол одоо тэр нэг хоньны тэг онцлогийг тэнцээ илэрхийлсэн байдаг гэнэ. 양은 목자의 인도를 순순히 잘 받는 그런 정결한 짐승입니다. За ямар онцлог вэ гэхээр хонь гэдэг бол өөрийнхөө хоньчны удирдлагыг үргэлж дуулууртаа дагдаг амтэн. 그러니까 왕이 된 솔로몬은 하나님의 인도를 잘 따라야 되는 것이고 또 모든 백성들은 그 솔로몬의 인도를 잘 받아야 된다는 것을 많은 사람들에게 알리는 그런 일을 한 거죠. За тэгэхээр Соломоныг хаан болохын төлөө эвэр бүрийг үлээсэн шалтгаан нь болохоор чинь за хаан болох гэж байгаа Соломон эзний удирдлагыг дуулууртаа аваад дагах ёстой. Харин хаан болсныхан дараа ард түмэн Соломоны удирдлагыг дуулууртаа аваад дагах ёстой гэсэн юм агуулга. 그냥 기름만 붓고 끝난 것이 아니라 왕과 백성들이 뭔가 명심해야 할 것을 하나님께서 이 행동으로 알리시고 마음에 담아 주시는 것입니다. Тэгээ өөрөөр хэлэх юм бол зөвхөн одоо хаан болоод болох биш тий Бурхны тэр удирдлагыг аваад сэтгэлдээ тэгээд түрүү дагах ёстой байсан. 나팔을 불 때 모든 백성들은 왕 만세라고 이렇게 외치라고 그렇게 다시 말했습니다. За тэгээ Давид дараад нь юу гэсэглээр хэн нэг Соломоныг хаан болсныхан дараа үлээх эхлээд бүрээ үлээх үед Соломон руу хандаад хаан мандтугай гэж ард түмнийг хашгируулаарай гэж хэлсэн. 나팔을 불 때 그 왕에 대한 축복의 말을 하는 것은 나팔의 내용대로 살아가면 그 외친 말의 내용대로 이루어진다는 거죠. За тэгэхээр хаан болонгот буюу эвэр бүрээ үлээх үед нь Соломоныг өрөөж хашгираарай гэсэн утга нь ямар утгатай гэхээр Соломон тэр эвэр бүрээ буюу сайн нөгөө эвэр гэдэг чинь хоньны онцлогийг илэрхийлдэг гэсэн тэр агуулгын дагуу эзэн бурхандаа дуулууртай байхгүй энэ бүх биелэх болно гэдгийг сануулж байгаа хэрэг байсан гэсэн. 지금 여기 인터넷 상태가 좀 많이 안 좋은데 어떻게 자 소리가 끊겨요. 사모님 말씀하시는 게 끊겨요, 자꾸 소리가. 들리긴 잘 그래요? 들리긴 전 들리는. 여기는 잘 들리고 있는데요. 예. 근데 여기서 들으니까 소리가 끊어져요, 자꾸. 그 학생들은 어떨지 모르겠네. 학생들만 괜찮으면 괜찮은데 제가 듣기엔 소리가 끊어져요. Та манайхаа юуны интернетийн хурд нь ямар байна вэ? Минийх болохоор надад бол зүгээр байгаа даахгүй. Пасторт болохоор нөгөө таслагдаад байх шиг байна гэх юм. Та дэх яаж вэ? Угнаагийнх сая гацсан. Минийхсээ гацсан. Бид нар гайвна. 뭐 괜찮다 그러십니까? 일단 저는 한 번씩 끊겨졌다고 하는데요. 네. 어떻게 이따가 계속 끊어지면 안 되는데 하여튼 일단 진행해 보겠습니다. 네. 여기가 잘 되고 있는 것 같아서 일단은. 예, 자기는 잘 되는데 저는 괜찮은데 상대방들이 안 될 때가 있었거든요. 아하. 볼 수 있습니다. 그러니까 제가 한번 더 볼게요. 네. 예. 안 되시는 말씀하세요, 목사님. 백성들이 크게 외치는 말의 내용이 뭡니까? За, ард түмнүүдийн чангаар хашгирсан агуулга нь юу байсан бэ? 왕은 살아계실 것입니다라고 외친 건데요. За, тэрний агуулга гэсэлэр хаан амьд гэсэн юм агуулга байсан. 그러니까 왕이
오래오래 사시면서 통치해 주시기를 바라는 그런 말이죠. 안 들렸습니까? Угнаа мика хаацсан байна шүү дээ. Чи мика хаачих. Оо за а арт түмнүүдийн чангаар хашгирсан агуулга нь юу байсан гэхээр хаан удаан хугацааны турш амьдэрч хаанчлаарай гэсэн ийм ерөөл байсан. 앞서 바세바도 왕이 올바른 결정을 내리니까 왕은 왕의 위가 오래 가기를 바라는 그 축복의 말을 했죠. Тэгээ өмнө нь бас тэгсэн тий хаан Давид хаан яг ингээд нөө зөв шийдвэр гаргасныг хараад Батшеба бас тэгж ерөөсөг хааныг та урт удаан наслаарай гэж өрөөсөн. 왕이 올바른 그 통치를 하면은 모든 백성들은 그 왕을 흠모하고 오래오래 통치받기를 원하는 마음을 갖고 있는 겁니다. За тийм хаан хэрвээ зөвөр хаанчлах юм бол арт түмэн ч гэсэндээ тэр хааныг удаан хаанчлаасай гэж хүсдэг. 그러면 우리 하나님의 선하신 통치를 받는 그 백성들은 어떤 마음을 가질까요? За тэгвэл бид нэр эзнээр удирдуулдаг арт түмний хувьд ямар сэтгэлтэй байх хэрэгтэй вэ? 하나님 통치 받는 일을 행복으로 여기고 그 통치 받는 일을 계속 받기를 원하겠죠. Бид нэр тий бурхнаар удирдуулах үед тэр нь одоо аз завшаар тий баяр хөөр гэдгийг мэдэж аль болохоор удаан хугацаанд эзнээр удирдуулах ингээ хүсэх байх. 하나님의 통치가 나를 통해서 사람들에게 이루어진다면 많은 사람들이 우리 각자 자기의 통치받는 것을 기뻐하고 즐거워할 겁니다. За тэгээд мөн эзний энэ удирдлага танаар дамжуулаад тий хүмүүст хүрэх үед яах вэ гэхээр хүмүүс ч гэсэндээ тэр эзний удирдлагыг хүсэх байх. 그래서 선한 통치란 말은 선한 통치는 통치받는 자를 좋게 만드는 것이 선한 통치고 악한 통치는 통치받는 자를 나쁘게 만드는 게 악한 통치입니다. Тэгэхээр зөв удирдлага гэдэг бол зөв удирдлага гэдэг бол эзний өмнө байдаг бол буруу удирдлага буюу муу удирдлага гэдэг зүйл нь болохоор муу нэгнээр удирдуулах үед гарч ирдэг. 그 다음 절 30절 보겠습니다. За 30 дараагийн 35 дахь ишлэгийг үзье. 35절 한 절만 읽어 주십시오. 35 гэж байна. Тэгээд та нар түүнийг даган ирж тэр ирээд миний сэнтэд сууж миний оронд хаан болох ёстой. Учир нь түүнийг би Израиль ба Юдагийн удирдагчаар томилсон билээ хэмээн тушаав. 아멘. 이건 네 번째 작은 제목인데요. За энэ дөрөв дэх сэдэв бэ? Жишг сэдэв. 왕을 따라 올라오라가 네 번째 명령입니다. За дөрөв дэх тушаал нь болохоор хааныг дагаад өгсөж ирээрэй гэсэн тушаал юм. 기름 부으러 갈 때는 선지자와 제사장이 솔로몬을 데리고 간 거예요. За хаанд буюу Соломонд тос туслахын тулд Соломонд тос судахын тулд юунууд тий иш үзүүлэгч нар болон иш үзүүлэгч болон хааны түшмдүүд Соломоныг дагуулад явсан тий. 왕이 기름 부음 받기 전에 솔로몬은 아직 왕이 아니기 때문에 하나님의 위임받은 선지자 제사장을 따라가야 할 인도 받아야 할 입장이 있었던 솔로몬입니다. За тэгэхээр энэ дээр
Соломонд тослохын тулд дагуулж явах тэр багш нь бол Соломон арай хаан болоогүй буюу хааны тушаалын дагуу хааны албатууд заал явъя гэхэд нь дагаад явж байгаа тийм одоо байр суурьтай байсан. 그러나 기름 부음 받을 그때에 성령님이 임하시고 그때부터는 하나님의 통치가 솔로몬을 통해서 이제 이루어지기 시작하는 것입니다. Харин тэд нэр очиод тосолсныхан дараа яг тэр мөчөөс эхлээд яаж гэхээр эзний тослогдох үед эзний ариун сүнс ажиллаа хийгээд яг тэр үед нь Соломоны байр суурь ингээд одоо өөрчлөгдөж. 그래서 기름 부음 받고 성으로 돌아올 때는 이제 솔로몬이 신하들을 이제 데리고 가는 거예요. За тэгэхээр одоо тэгэн гутаа яг тэр үеэс түүний байр суурь өөрчлөгдөн гутаа яаж гэхээр урд нь яг тэр тослох хүртлээр Соломон нөгөө хэд чинь дагаад явж байсан бол одоо буцахдаа Соломон тэдний өмнө гараад нөгөө хэд нь одоо хаанаа дагаж буцаа явж байгаа гэсэн. 그러니까 기름 부었던 제사장이나 선지자도 그때부터는 솔로몬의 인도를 받는 거죠. За тэгэхээр тэднэр дээр юу яжсэн тэднэрт Соломоны тосолсон тэр тахилч болон тэ иш зүйлэгч ч гэсэндээ Соломоныг өмнө нь болохоор одоо Соломоны магадгүй Соломоноос дээр байр суурьтай байсан бол одоо буцаад тэднэр маань Соломоны албатууд болж байгаа. 왕이 앞서고 신하와 백성들이 뒤따른다는 것은 마치 목자가 앞서고 양들이 그 뒤따르는 거나 똑같은 의미입니다. За тэгэхээр одоо хаан тэдний урд талд нь яваад ард түмний араас нь даагна гэдэг чинь яг энэ зураглал бол нөгөө Израилийн нөгөө стилээр тий хонч нь урдаа яваад хондууд нь араас нь дагдаг яг тэр зураглал гэсэн үг. 하나님께서 모세로 하여금 백성들을 인도하게 하신 것도 모세가 자기의 양을 성실히 잘 쳤기 때문에 자기 양인 백성을 모세에게 맡기신 겁니다. За тэгээ яг энэ зураглалыг бас бид нар хаанаас авах вэ гэхээр Мосегоос харж болно. Мосе Израильчуудын өмнө яваад Израильчуудыг Египтээс гаргаж байгаа энэ байдал ч гэсэндээ ялгаагүй. За энэ Мосед яагаад өгсөн гэхээр Мосе дэд өөрийн хондуудаа сайн хончилж ирсэн хончин учраас эзэн бас Мосед өөрийнхөө ард түмэн бол хондуудыг түнд даатгсан гэсэн. 또 다윗의 경우도 똑같은 의미인데요. 사무엘하 7장 8절을 적어 놓으시기 바랍니다. За тэгэхээр Давидын хувьд ч гэсэн ялгаа авахгүй байгаа. За энэ дээр 2 дугаар Самуэль 7-гийн 8 дугаар ишлэлийг та тэмдэглээд аваарай. 하나님께서 말씀하시기를 내가 너를 양을 따르는 데서 주에서 내 백성이 주권자를 삼았다고 말씀하셨는데요. За жүгээс тэгэхээр хэн Давид өөрийнхөө хонин сургуудыг тэ эзэн болж хамгаалж хариулж исэн хончин байсан. Эзэн түүнийг харахтаа би өөрийн хончноо олсон гэж хэлсэн байна. 다윗이 자기의 그 양을 정말 목숨 걸고 자기 그 최선을 다해서 양을 돌보는 일을 했었던 겁니다. Тэгээ Давид ясаглаарэ тэр өөрийнхөө хоныг хариулж исэн тэр үүрэг дээрээ итгэмжтэй байсан тий хоноо хамгаалахын тулд амиа хүртэл ажилтнад оруулж исэн ийм хүн байгаа. 단지 다른 목자와 다른 것은 자기의 힘으로 최선 다하는 것이 아니라 하나님의 능력을 힘입어서 하나님의 뜻대로 양을 잘 쳤던 거죠. За тэгэхээр Давид мөн ясаглаар өөрөө тийм хүчтэй тэг ийм гэхээс илүүгээр Бурхны хүслийн дагуу Бурхны удирдлагын дагуу үлдчихсэн гэсэн үг. 하나님의 뜻대로 하나님의 능력으로 일을 하는 것이 하나님의 백성의 인도자가 되는 조건이기 때문에 다윗에게 자기 양을 맡기신 겁니다. За тэгэхээр Бурхны хүслийн дагуу Бурхны хүчээр удирдна гэдэг нь эзэн Бурхны хүсдэг одоо удирдагчийн шинж байгаа учраас Давид ийм шинж байсан учраас түүнд ингээд даатгсан баг. 다윗이
예, 그랬던 것처럼 솔로몬이 그 왕위를 물려받으니까 솔로몬도 똑같이 이제 백성을 인도하는 가운데 있었던 겁니다. За тэгэхээр Давидыг алгасан энэ замаар Соломон ч гэсэндээ яг ижилхэн алгасан байгаа. Алгасан учраас бурхан түүнийг ингээд ерөөсөн байгаа. 그래서 왕은 모든 일에 백성보다 가장 앞에서 앞장서서 본을 보이고 인도하면서 통치하는 겁니다. Тийм учраас хаан гэдэг хүн бол хамгийн түрүүд ард түмнийхээ өмнө зогсож тэдний өмнө явах бөгөөд тэдний өмнө явахдаа зөвийг үлдээж тэднийг удирдах ингэж явах хүнийг хэлж байгаа. 다윗도 전쟁이 있을 때마다 자기가 직접 나가서 백성을 이끌고 나가서 전쟁했던 왕인 거예요. Тэгээд Давид ч гэсэн яг энэ зарчмаар явж ирсэн буюу дайнд явах болохондоо хамгийн түрүүнд гараад тэд нь ард түмнээ удирдаад явдаг гэсэн. 역대하 20장 27절 한번 읽어 주십시오. За хоёр явдаа хааж хоёрдугаар сард 22-ыг нэг уншчих уу? 누가 한 명을 시킬 건가요? 목사님 아니면 여기서 제가 읽을까요? 그러니까 인용 성구, 그러니까 제가 불러드리는 성경 구절은 우리 학생들이 읽으시고 본문은 우리 통역 선생님이 읽으시면 될 것 같아요. 네. За тэгвэл 2-р сард 22-ыг хэн нэг уншчих уу? 2-р сард 20-22. Пастор 20-22. Уншгаа. 네. За тэднийг уухайлж магтаж эхэлмэгс Юдагийн эсрэг ирсэн Амон, Моб болон Сир улсын хөвгүүдийн эсрэг эзэн отолд тавьсан тэд зохигдов. 여기에 분명히 여호사밧 왕이 백성들을 이끌고 가장 앞에 가서 서서 갔다고 했지 않습니까? 그 내용이 있죠. 역대하 20장 22절 말씀 맞죠? 아니, 27절이에요. 27절. 27 보시면 만나가. 27. За. За Юда болон Иерусалимийн бүх хүн Яхошафатаар тэргүүлүүлэн Иерусалим руу баяр хөөртэйгээр буцаж учир нь эзэн тэднийг дайсных нь ялланд баярлуулсан юм аа. 아멘. 이 내용이 맞죠? 여호사밧이 앞서 인도한 거 맞죠? 네네네. 예. За одоо энийг харах юм бол энэ дээр гарч ирдэг тухайн үед нэг хаан байсан Йехошафат энэ дээр тэргүүлэн явж гисэн агуулга гарч ирж байгаас буюу ард түмнийхээ өмнө талд нь явсан гэсэн агуулга гарч ирж байна. 그래서 왕이 앞서고 백성이 뒤따른다는 의미는 그냥 어떤 이동하는 위치를 말씀하는 게 아니고 모든 생활에 왕이 본을 보이며 본을 보여야 된다는 의미가 있는 거죠. За энэ дээр харах юм бол мэдээж хэрэг одоо хаан тэгээ энэ дээр урд нь явж тэргүүлэн гэсэн агуулга гарч ирж байгаа. Гэхдээ энэ дээр зөвхөн ийш тийшээ хөдлөхдөө ч юм уу ийш тийшээ авахтаа л хаан ингэ тэргүүлдэг биш. Хаан хүн бол бүх зүйл дээр ард түмнийхээ өмнө талд нь явж одоо рол модель болно гэж ярьдаг тий. Тэрэн шиг тэргүүлэх хэрэгтэй гэдэг хэлж өгч байна. 백성이 본이 될 만한 행실을 갖지 못하면 그 왕은 오래 통치하지 못했습니다. За харин эсрэгээр нь хаан нэртэй байгаад байгаа. Тэгсэн мөртлөө ард түмэн түүнээс ингээд одоо сургамж авахгүй, зөвгийн замыг ойлгохгүй тэгээ ийм байх юм бол түүний одоо хаанчлал гэдэг зүйл нь зөв биш байна гэсэн. 그럼 우리 목회자가 모든 성도가 본받을 만한 그런 신앙을 갖기 위해서는 어떻게 하면 되겠습니까? Тэр бидний одоо хувьд ч гэсэндээ ер нь хончлогч хүн ард түмнүүдийн өмнө зогсоод одоо хончлогч харж байгаа. Тэгвэл тэр хүн ард түмнийхээ өмнө үлгэрлэгч байхын тулд яах ёстой болоо? 자기의 노력으로 자기 실력으로 하는 것이 아닙니다. хамгийн нэгдүгээр өөрийнхөө хүчээр, өөрийнхөө зүтгэлээр тийм ээ одоо хичээх биш. 하나님의 말씀을 많이 깨닫고 그 주신 깨달은 말씀대로 우리가 이제 행동하면 되는 것이고요.
Мгм. Харин эсрэгээр нь эзний үгийг ойлгосон тэр ойлголтынхаа дагуу тэднийг удирдах болно. 잘 되지 않는 부분들에 대해서 기도하면은 하나님이 그것을 되게 하십니다. Тэгээ магадгүй тэр замд чинь одоо тэгээд болохооргүй зүйлүүдээс гарч ирнэ. Харин тэр үед нь залбирахад болно. Залбирахад эзэн сонсч өгнө. 그래서 자기가 먼저 행하는 가운데서 말씀대로 행하는 가운데서 말씀을 전해야 성도들이 듣지 자기는 행하지 않고 전하기만 하면 성도들도 듣기만 하고 행하지 않아요. Тэгэхээр эхлээд удирдахын тулд хамгийн түрүүнд миний чихэр буюу удирдагчийн чихэр орж ирж байгаа тэр үгэн дээр би үйлдэл өөрөө авах хэрэгтэй. Үйлдэл авсныхаа дараа арт түмэн дээр буюу эзний хондоо дээр очиод би энэнийг сонссон ингэж би үйлдэлээ гэдгийг харуулах нь их чухал. Эсвэргээрээ би сонсчин готоо сонсныгоо шууд дамжуулаад үйлдэлхөд дамжуулах юм бол арт түмэн ч гэсэндээ яг тэгэж буюу нэг чихэрээ гаргаад нөгөө чихэрээ урсгах болно. 왕이 앞선다는 것은 백성이 반드시 왕의 뒤를 따라 왕의 인도를 받아야 된다는 걸 말씀하는 것이고요. За энэ дэр хаан тэргүүлж явж байгаа гэдэг агуулга нь болохоор чинь яхааргүй хааны өмнө хаан одоо юуны өөрийнх нь өмнө байгаа эзэн бурхныг дагах хэрэгтэй гэсэн агуулгыг энэ чинь харж байгаа. 그 이유는 왕의 인도를 받는 것이 곧 하나님의 인도를 받는 것이기 때문에 반드시 그렇게 해야 된다는 겁니다. Яг л арт түмэн зогсож байна. Арт түмний өмнө талд нь хаан байж байна. Хааны өмнө талд нь бурхан байгаа байхгүй. Тэгэхээр арт түмэн одоо нэг хаанаа дагах хэрэгтэй гэдэг нь болохоор чинь тэр хаан нь эзэн бурхнаа дагаж ээж ингээд хамтдаа тий эзэн бурхнаа дагна гэсэн үг. 왕이 앞서가고 백성들이 그 뒤를 따르면은 왕이 앞에는 아무도 없을까요? Тэгэхээр одоо энэ дэр ингээд бодит байдал дээр хамт хаан тэргүүлж байна гэхлээр хааны өмнө хинч байхгүй байгаа гэсэн утга болов. 왕이 앞에는 하나님이 계시는 겁니다. Тэгээ хааны өмнө талд нь эзэн бурхан байгаа. 왕도 하나님의 인도를 받는 가운데 있기 때문에 백성들을 인도할 수 있는 것입니다. Хаан ч гэсэндээ бурханы удирдлагыг авж байгаа учраас арт түмэн гэсэндээ удирдах чадна гэсэн. 미가서 2장 12절 말씀 보시면은요. 2장 12 미카 2-ийн 12-ыг харах юм бол 2장 12절과 13절. 미카 읽을까요, 목사님? 읽어야 할까요? 예. 자, 읽어주십시오. 미카 2-ийн 12, 13-ыг нэг нь унших юм биш үү? 미카 2-ийн 12, 13. 12-13 Яакова би заавал та нарыг бүгдийг нь цуглуулна. Израилийн үлдгэсдийг би заавал бөөгнүүлнэ. Хашаан дахь хонд бэлчээртэй байгаа сөрөг мэт би тэднийг хамт байлгана. Тэд хүмүүстэй хамт шуугилдана. Эвдэгч тэдний өмнө явж эвдэж үүд хаалгаар өнгөрөн гадагш гарна. Тэгээд хаан нь тэдний өмнө явна. тэргүүнд нь эзэн явнаа. 아멘. 아멘. 여호와께서 선도로 행하신다는 의미가 있죠. За энэ дээр харах юм бол эзэн бурхан тэг итгэгчээ удирднаа гэсэн агуулга энэ дээр онцолж байна тийм. 왕이나 백성이나 모두는 하나님의 인도를 받는 가운데 있는 것입니다. За тэгэхээр эзэн бурханы удирдлагад хаанч бай, арт түмэнч бай, бүгд ингэ бай тийм. 이제 9번째 큰 제목 9번째입니다. За хэдүүлээ дараагийн сэдв рүү буюу одоо та тэмдэглээ явж харах юм бол том одоо 8 дугаар сэдв сая үзсэн бол одоо 9 дугаар сэдв рүү орж байгаа гэсэн. 분하야의 축복입니다. 내용은 분하야의 축복. За 9 дугаар сэдв болохоор Бинаягийн ёроол гэсэн агуулга байна. 36절과 37절 두 절 읽어 주십시오. 36절. За 36, 37 дугаар эшлэл юм байна. За Ихоядагийн хүү Биная хаан хариулан Амен хаан эзний минь бурхан эзэн ч ийн айлдах болтугай. Миний эзэн хаантай эзэн хамт байсан шиг Соломонтой ч хамт байж түүний хаан ширээг миний
миний эзэн Давид хаанаас ч илүү агуу болох болтугай хэмээн хэлвэг. 아멘. 아멘. 분하야가 아멘이라고 한 것은 하나님 앞에 한 말입니다. За Биная хамгийн түрүүнд амен гэж хэлж байгаа. Энэ болохоор чинь Бурхны өмнө хэлж байгаа гэсэн утга. 다윗의 한 말이 하나님의 뜻에 맞고 이 말이 진실되고 또 확실한 하나님의 뜻이라는 것을 동의하고 인정한다는 뜻이죠. Өөрөөр хэлэх юм бол одоо яагаад түүний амен гэсэн хэлсэн агуулга нь юу вэ гэхээр Бурхны Давидын хэлсэн энэ агуулгууд нь эзэн Бурхны таалалд нийцж байгаа тийм ээ хүлээн зөвшөөрж байна гэсэн ийм агуулгууд явж байгаа. 우리가 보통 아멘 할 때 언제 아멘을 합니까? Бид нэр ч гэсэн бас амен гэж хэлдэг те. Гэтэ хизээ ямар үед амен гэж хэлдэг вэ? 하나님의 말씀을 우리가 들을 때 아멘 하고요. Бид нэр эхлэний ээлжинд болохоор эзний үгийг сонсох үед амен гэж хэлдэг. 또 이 말씀이 그 뜻이 담겨 있는 찬송 부를 때 우리가 아멘 하죠. Тэгээ бас эзний үгийг ингээд эзний үг агуулгадсан, эзний үгийн агуулга орсон магтан дуу дуулахтаа ч гэсэн бид нэр амен гэж хэлдэг тийм. 기도도 하나님의 말씀의 그 내용대로 이루어지기를 기도할 때 우리는 모두가 다 아멘하는 것입니다. Бас залбирахтаа бид нэр тэгж амен гэж хэлдэг. Гэтэ залбирч явах үед эзний үгийн дагуу тэр биелэгдээсэ гэсэн сэтгэлээр амен гэж хэлдэг. 하나님의 말씀과 관계된 것에만 우리가 아멘을 하지 사람의 뜻이나 그런 거에 대해서는 아멘하지 않아요. Өөрөөр хэлэх юм бол бид нэр аменыг хэзээ хэлдэг гэхээр эзний үгийн агуулга тэн дээр төр орсон тохиолдолд ер нь бүгдээр амен гэж хэлдэг. Тэрнээс ч өөр ямар нэгэн зүйл дээр ч юм уу амен гэж хэлээд байдаг юм. 그 이유는 하나님의 말씀만이 확실하고 진실되기 때문에 거기에 대해서 우리는 아멘하는 것입니다. Өөрөөр хэлбэл шалтгаан нь юу гэхээр зөвхөн эзэн Бурхны үг л зөв. Тэгээ бас тэг тодорхой тэг байдаг учраас бид нэр ингэж амен гэж хэлдэг. 군대를 거느리고 군대를 지휘하는 그 지휘관인 분하야가 볼 때 왕의 그 판단과 결정이 하나님의 뜻인 줄 알았습니다. За энэ дэр Биная яасан гэхээр Давид хааны гаргасан шийдвэрийг харахтаа тийм ээ энэ бол Бурхны шийдвэр мөн байна гэдгийг ойлгосон байна. 그래서 왕을 지금 인도하고 계심을 발견하고 왕을 인도하시는 하나님께 아멘한 것이지 다윗 듣기 좋으라고 아멘한 것이 아닙니다. Тэгэхээр энэ дэр Биная ойлгосныхаа дагуу буюу түүний эвэлдэж байгаа үйлдэлүүд нь эзэн Бурхны удирдах байгаа зүйл мөн байна гэдгийг ойлгох учраас эзэн рүү хандаад амен гэсэн хэрэг байна. тэрээс ч Давид таан руу хандаад амен гэсэн атга биш үү? 말씀을 듣는 성도들이 목사님이 설교하는 거에 대해서 마음으로 아멘으로 화답해야 본인이 은혜가 되는 것입니다. За тэгэхээр бид нар ч гэсэндээ эзний үгийг сонсоод тэг хүлээж авч явах үед ялангуяа одоо пастор юм уу хончин эзний үг дамжуулж авах үед түүний дамжуулж байгаа эзний үгийг хүлээн зөвшөөрөх юм бол бид нар дотроо тэг амен гэж хүлээн зөвшөөрдөг. 사람이 아닌 하나님께 대한 마음의 반응이기 때문에 그것이 은혜 받는데 필요한 마음이라는 것을 우리 성도들이 알아야 합니다. Бид нэр одоо пастор хэлж байгаа учраас гэдэг биш харин эзний үгийг хүлээн зөвшөөрж байна. Нэрээ тийм шүү гэдэг хэсгээр хүлээж аваа дотроо амен гэж хэлсэн нь тэгээ таны хувьд тийм басан гэд өрөөгдөх тийм ийм агуулга байгаа. 그래서 분하야가 하는 말은 다윗의 이 결정이 하나님의 뜻에서 나온 것인 줄을 인정한다는 의미에서 지금 여기 아멘한 거죠. За тэгэхээр Бинаягийн хэлсэн энэ агуулга болохоор чинь хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. За Давид хааны хэлсэн эдгээр зүйл нь бол яхаа аргагүй эзэн Бурхнаас ирснийг би хүлээн зөвшөөрч байна гэдэг утгаараа амен гэж хэлсэн байна. 그래서 왕 임명에 대한 말씀은 이미 하나님이 하신 바가 있다라는 것을 여기 분하야도 알고 있었던 거죠. За Биная бас юг мэдсэн гэхээр тэгээ хааныг залах, хааныг хаан ширээнд өргөмжлөх гэдэг агуулгач гэсэндээ яхаа аргагүй
믿сэн бурхны л хийдэг зүйлээ гэдэг Биная бас мэдчихсэн. 그래서 솔로몬이 왕이 될 것을 하나님 말씀하신 그 구절이 우리가 이미 다 이렇게 들어서 다 적어 놓으셨을 겁니다. 음. 솔로몬님 솔로몬을 왕으로 세우시겠다는 하나님의 말씀, 그것을 네. 그것을 다 이렇게 불러드렸었죠. За тэгээ өмнө нь болохоор бас яасан те Соломоныг эзэн хаанаар одоо өргөмжлөх болно гэсэн эзний үг бас байсан те тэрийг бас бид нэр олж харсан. 그러니까 분하야가 그 말씀과 맞는 말이기 때문에 그 다윗의 말이 그 이미 주신 말씀과 맞기 때문에 거기에 대해서 자기가 동의를 하는 겁니다. Тэгэхээр тэр одоо Биная өмнө ч гэсэн бас сонсогдсон байсан энэ үг нь одоо энэ удаа биелж байгаа учраас яхаарахгүй Соломоныг хаан болгох нь бурхны хүсэл байна гэдэг Биная хүлээн зөвшөөрсөн гэсэн. 분하야의 축복은 솔로몬의 왕위가 왕의 권세가 다윗보다 더 커지기를 바라는 축복이었죠. Тэгээд Бинаягийн ерөөл нь болохоор Соломон хааныг Давид хаанаас илүү агуу болоорой гэж өрөөсөн те. 이건 단순히 듣기 좋으라고 하는 말이 아니었습니다. За энэ нь болохоор юу те илүү гоё сонсголонтой байхын төлөө хийсэн ийм үг биш байгаа хэлсэн. 하나님의 뜻대로 왕이 세워지면 하나님의 나라의 권세는 더 커질 거라는 하나님의 약속을 알고 있었던 거예요. За тий харин эсэргээр Бурхны үгийн дагуу үйлдэх үед эзэн хаанчлалыг тэлдэг юм а гэдэг Давид хин Биная мэдсэн баг. 사무엘하 7장 12절부터 16절 적어 놓으시고요. За манайхан тэнэглээд аваарай 7-оос 2 дугаар Самуэль 7-гийн 12-оос 16 дугаар ишлэлээ. 다윗에게 약속하신 말씀인데요. За энэ дээр харах юм бол Давидэд эзэн бурхан одоо амлаж исэн амлалт байгаа. 내 뒤에 세워질 왕이 나를 위해서 집을 건축한다라고 말씀하셨고 Энэ дээр юу гэсэн байгаа гэхээр чиний араас төрөх хүү тэгэл чиний араас төрөх хаан минь надад гэр барина гэсэн агуулга байна. 그 나라의 위를 그 왕권을 하나님께서 견고케 하신다라고 말씀하셨어요. Тэгэхээр тэр хаанчлалын тэр түүний хаанчлалыг бас бурхан бат болгоно гэсэн юм өгөл мессеж байгаа. 그 나라가 영원히 세워지고 그 왕권이 영원히 견고하다라는 말씀을 반복해서 말씀하셨습니다. За бас тэр хаанчлал тэгээ мөнхөд тогтох бөгөөд эзэн бурхан түүний хаанчлалыг бат болгоно гэсэн энэ агуулгуудыг бурхан давтламжтайгаар хэлсэн байна. 후대에 가서는 이 하나님의 나라가 모든 나라를 정복하는 세계를 정복하는 나라로 세워진다라는 것도 약속되어 있죠. За тэрэн дээр бас ялгаараа эзэн бурхны бишээ түүний хаанчлал буюу энэ эзний ард түмэн нь дэлхийн бүх хүмүүсийг бас хаанчлана гэсэн агуулга. 그 예언은 예수님에 의해서 복음이 전 세계에 전파됨으로 하나님의 나라가 이제 모든 나라를 다 다스린다라는 의미로 그런 사실로 성취되는 거죠. За гэхдээ тэр бас тэрийг нөгөө талаас нь харах юм бол энэ чинь иш үзүүлэг байсан тий. Өөрөөр хэлэх юм бол ямар иш үзүүлэг вэ гэхээр Иесусийн талаарх иш үзүүлэг буюу Иесусийн хаанчлал Иесусийн дэлхийд ирээд бүх дэлхийг хаанчлана гэсэн энэ иш үзүүлэг бас байсан. 그 약속이 이루어지기 위해서는 그 다음의 왕이 이렇게 더 나라가 더 부강해지는 것이 당연한 결과이죠. Тэгэхээр энэ эзний өсөйний амлалт биелэгдэхийн тулд яг шинэхээр Давидаас одоо эзний тэг хаанч биелэгдэхийн төлөө үйлдэлүүдийг эзэн бурхан хийж байсан. 하나님의 뜻대로 세워지는 왕이기 때문에 반드시 그렇게 될 것을 여기 분하야는 알고 있었던 겁니다. За тэгэхээр энэ мэдчлэн одоо Соломон бас хаан болж байгаа нь яхаарахгүй бурхны нөгөө төлөвлөгөөний дагуу буюу удирдлагын дагуу байгаа гэдгийг Биная ойлгосон учраас зоригтойгоор илүү ингээд томорно гэж хэлж байгаа гэсэн. 축복은 자기 기분대로 하는 게 축복이 아니고 하나님의 말씀을 가지고 축복하는 것이 참된 축복입니다. За
ерөөлөд олон янз байдаг. Тийм. Бид нар нэг бусдыг ерөөхдөө өөрийнх нь сэтгэлийн зүгээр ч юм уу сэтгэлийн хөдлөлөөрөө ерөөхөөс илүүгээр эзний үгийн дагуу ерөөсөн ерөөл нь жинхэнэ ерөөл байдаг. 축복받는 사람이 하나님의 말씀에 맞는 행동을 하면 그 축복대로 복을 받고요. За тэгэхээр тэг ерөөл эсрэгээрээ ерөөж байгаа хүн нь эзний үгийн дагуу ерөөлж жинхэнэ ерөөл байдаг. Харин ерөөлийг авсан хүн нь эзний үгийн дагуу амьдрах юм бол тэр ерөөл амьдрал дээр ингээд биелэлээ олдог. 하나님의 말씀과 다르게 행동을 하면은 아무리 복을 빌어줘도 복을 받지 못하겠죠. Харин эсрэгээр нь хичнээн эзний үгийн дагуу ерөөлгүүллээ ч гэсэндээ гаргаж байгаа миний үйлдэлүүд нь эзний үгийн дагуу биш дуулуургүй байх юм бол тэр ерөөл амьдралд нь биелэл олохгүй. 우리 성도들은 목사님이 자기에게 축복 기도를 많이 해주기를 다 바라고 있습니다. За тэгэхээр ингэдэг итгэгч нар болохоор пастраар нь ерөөлийн залбирал хэлэх юмсан гэсэн ийм мессеж бодол их байгаа гэдэг. 그러나 우리 목사님들이 말씀에 맞는 축복을 해야지 그냥 듣기 좋은 축복만 하면은 교인들이 잘못된 방향으로 갈 수 있는 거예요. Тэгэхээр ийм хүсэлтүүд ирээд тэгээ ерөөлийн залбирал хийлгэлээ гэж бодоход ерөөж өгч байгаа паструуд маань эзний үгийн дагуу түүний тааллын дагуу ингэж одоо сэрэмжтэйгээр ерөөж өгөх хэрэгтэй болохоор хэрэгтэй байдаг. Эсвэргээрээ нөгөө сонсомоор байгаа үгнүүдийг хэлээд ч юм уу ингэж өрөөх нь бас зохисгүй байдаг. 그래서 본인이 하나님의 말씀대로 순종하고 목회자가 축복하는 것이 이게 맞아떨어질 때 일치될 때 하나님의 복이 그에게 임하는 겁니다. Тэгэхээр жинхэнэ ерөөл болон ерөөл яаж биелэх вэ гэхээр ерөөж өгч байгаа хүн нь эзний үгийн дагуу ерөөлийг авж байгаа хүн нь эзний үгийн дагуу амьдрах үед тэр одоо жинхэнэ одоо ерөөлийн үүд нэгддэг гэсэн үг. 그러니까 다윗의 결정이 하나님의 뜻에 맞는 결정이었고 분하야는 그것을 말씀을 가지고 알았기 때문에 분하야의 축복은 복이 임하는 축복이었던 겁니다. За тэгэхээр энэ дээр харах юм бол яг тэр агуулга байгаа. Давид хаан Давид хааны шийдвэр нь эзний үгийн дагуу шийдвэр байсан. Харин тэрийг ойлгосон Бенаягийн ерөөл нь болохоор бас их тэр ойлголтын дагуу буюу эзний үгийн дагуух ерөөл ах. 그다음에 이제 10번째 큰 제목입니다. За одоо хэд л 10 дугаар сэдвээр орлоо. 38절과 10번째 제목 선지자와 제사장이 그대로 행함. За 10 дугаар сэдвийн гарчиг болохоор иш үзүүлэгч болон ахлах тахилч нар түүний дагуу үйлдэснэ гэсэн сэдв байна. 어, 38절부터 39절이고요. За агуул нь 38 39 дэх эшлэл дээр байж байгаа. 38절과 39절 한번 읽어 주시기 바랍니다. За 38 39 уншиж байна. Ингээд тахилч Задок, иш үзүүлэгч Натан, Ехоядагийн хүү Беная, Хиретчүүд болон Пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан Гихонд аваачив. Тэгээд тахилч Задок майхнаас тосны эврийг авч Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн бүх хүмүүс Соломон хаан манд дугай гэж уухалваа. 아멘. 아멘. 지금 여기 이 말씀은 다윗이 입으로 명령 내린 그 내용 그대로 행했다는 그런 구절이죠. За энэ 38 39-ыг харах юм бол Давид хаан яг өмнө нь буюу зааж өгсөн тэр зааврын дагуу бүгдийг нь яг үйлдсэн хэсэг гарч байгаа. 만약에 명령 받은 자가 그대로 실천하지 않으면 그 받은 말씀이 무효로 돌아가는 겁니다. За тэгэхээр хэрвээ одоо заавар өгсөн байхад тухайн зааврын дагуу хүн үйлдэхгүй л яадаг үлээ тэр одоо үр дүнгүй болдог. 하나님께서 놀라운 일을 행하실 걸로 약속을 하고 말씀을 주시는데요. За тэгэхээр эзэн бурхан анхнаасаа ясгалэр би ингээ агуу ажлыг хийх гэж байна гэсэн ингээ заавар өгсөн байгаа. 말씀 받은 자가 그 가르침대로 행하면 그 약속된 일이 그 놀라운 일들이 그에게 나타납니다.
Харин тэр заавар эзэн бурхан магадгүй хэн нэгэн хүмүүст те танд ч юм уу би ийм агуу ажлыг чиний төлөө хийнэ гэдэг ингээ хэлж болно хэлдэг. Тэгэх юм бол тэр одоо үгийг авсан хүн түүний дагуу үйлдэх нэг чухал. Тэр үйлдэхгүй бол яах вэ гэхээр тэр одоо хэрэгжихгүй. 그러나 말씀을 들어놓고 행하지 않으면 그 약속된 놀라운 일들이 하나도 나타나지 않습니다. Тэгээд зүгээр сонсоод амин гэд өнгөрөөд авах биш. Өнгөрөөд авах юм бол үгүй өөрөө үйлдэхгүй яваад авах юм бол тэр одоо гайхамшигт үйлдэгдэхгүй. 하나님의 말씀을 실천함에 있어서 우리 인간들은 주신 말씀 그대로 빠짐이 없이 가감하지 않고, 그러니까 더하거나 빼지 않고 그대로 행해야 마땅합니다. Тэгэхээр эзний үгэн дээр те эзний үгийг үйлдэж ээж тэр үгэн дээр байгаа амьд агуулгууд биелээ олж эхэлдэг. 에스더 성경 에스더서에 보면 아하수에르 왕이 하만에게 뭔가 명령 내린 그 일이 있습니다. За Эстер номыг харах юм бол Ахашвироос хаан Хаманд нэгэн тушаалыг өгсөн байдаг. 어떤 명령을 내리고 나서 너는 조금이라도 빠지지 않게, 빠짐이 없이 내가 말한 것을 행하라, 그렇게 명령 내렸어요. За тэгээд Хаманд тушаалыг өгөхдөө юу гэсэн гэхээр чи өчөөгөн байгааг ч гэсэндээ үйлдэлгүй урахч болохгүй шүү. Бүгдээр хийгээрэй гэсэн тушаал өгсөн. 그것은 그 일이 중요하기 때문에 왕이 강조하느라고 그렇게 말을 한 건데요. Өөрөөр хэлэх юм бол тэр ажил маш чухал байсан учраас заавал биелүүлээрэй гэж ингэ загсан гэсэн. 왕이 한 말 가운데 강조하지 않더라도 빼먹을 수가 있을까요? Тэр хаан хүн одоо заавар өгөөд энэ их чухал шүү гэсэн ийм агуулга өгч хад чинь түүнийг орхигдуулж болох уу? 왕이 한 말 가운데 일부를 자기가 행하지 않고 그걸 빼게 되면 그거는 왕 앞에 죄가 되는 겁니다. Өөрөөр хэлбэл хэрвээ хаан чи яг бүгдийг биелүүлээрээ яг бүгдийг хийгээрэй гэсэн чинь тэрнийхэн зарим нэг хэсгийг биелүүлэхгүй орхичвол юу болох вэ? Тушаалыг юм дагаагууд орно тийм. 왕의 명령은 그 내려진 내용 그대로 실천해야 되는 것처럼 하나님의 말씀도 우리는 빠짐이 없이 그대로 실천해야 되는 것입니다. Бид нар ч гэсэндээ ялгаа байхгүй. Хааны хэлсэн үг болгоныг нэг бүрчлэн сахих дээр анхаардаг шиг бид ч гэсэн бас эзний үгийг нэг бүрчлэн дагах дээр бас анхаарах хэрэгтэй. 사람들이 하나님의 말씀을 들어놓고 자기가 마음에 드는 거는 그거는 실천하고 자기 마음에 안 드는 것은 실천 안 하는 경우가 많아요. Тэг хүмүүс яадаг гэхээр эзний үгийг сонсож байгаа. Тэгээс яг сонсож байгаа мөртлөө яг үйлдэх болоод ирэхээр өөртөө таалагддаг юм уу? Өөрийнхөө одоо хиймээр байгаагаа хийгээ явчихдаг хүмүүс олон байдаг. 실천 안 한 게 있음에도 불구하고 실천 안 한 게 있지만 자기 한 거가 있기 때문에 실천한 것 때문에 뭔가 인정을 받겠지 하는 착각을 합니다. Тэгэн гота өөрөө эзний үгийг дагахгүй тэгээд дагахгүй өөрийнхөө одоо эзний үг ийм байлаагт чинь байлаагт чинь өөрийнхөө үйлдэл нь бигээ үйлдэнэ. Тэгэн гота бигээ үйлдчихэд хэлсэн гэсэн би үйлдсэн гэдэг тэрнээсээ эзнээс юу авах гэдэг гэхээр хүлээн зөвшөөрөл авах гэдэг. 아무리 실천한 게 있다 할지라도 안 한 부분이 있다면 그거는 불순종으로 그렇게 하나님 앞에 판정을 받는 겁니다. Тийм учраас бид нэр одоо эзэн бурханд одоо 100% хийгээрэй гिचингуудаа гэсэн байтал би өөрөө 60% ч юм хийчихэд гэхдээ би энийг хийсэн штэ гэдэг ингээд байдаг. Харин эсрэгээрээ тэр нь яадаг гэхээр эзэн 100% хийгээрэй гэхэд нь 99% хийсэн байсан ч гэсэндээ 1% нь одоо дагаагүй гэвэл тэр бол эзний үгийг дагаагүйд ордог. 아말렉에 가서 그 나라를 치라는 사무엘의 전한 명령을 사울이 순종했습니까? 안 했습니까?
Одоо тэрний жишээ гэх юм бол юу байдаг те? Самуэль иш үзүүлэгч Самуэль Саул хаан дээр ингэж хэлдэг. Чи Амалекийг очиод устгаарай гэж хэлсэн. Тэгээ тэр үед яасан бэлээ? 순종한 부분도 있고 순종 안 한 부분이 있죠. Гэтэ Саул уул нь бол үгнийхэн дагуу явсан. Харин дунд нь яасан гэхээр дуулууртад дагсан хэсэгч байсан. Хэлсэн үгнээс нь орхидуулах хэсэгч гэсэн байсан. 주신 말씀 그대로 순종하지 않으면 그것은 순종 안 한 것이 되는 것입니다. Тэрэн дээр яадаг гэхээр хичнээн одоо тэрээр хичээж хүс хөдөлмөрөөс зарцуулан эзнийг дагах гэж хичээсэн ч гэсэндээ дуулууртад дагаагүй хэсэг байгаа л учраас тэрийг юу гэж үзэж байгаа гэхээр эзнийг дагаагүй л гэж үзэж байгаа гэсэн. 충성된 일꾼은 하나님의 말씀을 조금도 빠지지 않고 다 행한 사람들인 거예요. Тэр эзний өмнөх тэг үнэн ч зэрэг гэж хэнийг хэлэх вэ? Гэх юм бол эзний заавсан заавар болгоныг 100% биелүүлдэг хүнийг эзний өмнө үнэнч бол гэж хэлж. 여호수아 11장 15절 한 절 읽고 마치겠습니다. 쉬겠습니다. 여호수아 11장 15절이요. За хэдлээ Йошуа 11:15-ыг нэг уншиж өгөөрэй. Йошуа 11:15. Яшуаныгийн 11:15 шүү дээ. Эзэн өөрийн зарц Мосед тушаасны адил Мосе Йошуад тушааж Йошуач ёсоор үйлдэв. Мосед эзний тушаасан бүхнээс Йошуа нэг ч зүйлийг хийлгүйгээ орхисонгүй. 아멘. 하나님의 말씀을 모두 순종할 때 하나님의 구원 역사는 이루어져 가는 것입니다. За тэр эзний үгийг дуулууртад дагах үед дагсан байх үед л эзний авралын ажил ингээд бүрэн хийгддэг. 하나님께서 사용하시기 합당한 일꾼이 되는 겁니다. Тэр бас эзний үгийг дагж л ээж эзэнд те за зохистой буюу хэрэглэгдэх юм нэгэн болдог. 10분 쉬었다 하겠습니다. За хэдлээ 10 минут амлаж байгаад орж ирээ. 그지. 네, 그다음 절. За дараагийн ишлэл рүү хэдүүлээ орцгоё. Ярьдаг юм уу? 11번째 큰 제목이고요. За хэдлээ одоо 10 дугаар том зүйлээр орох гэж байна. 11 дугаар том зүйл. 솔로몬이 왕됨을 모든 백성이 기뻐함. 솔로몬이 왕됨을 모든 백성이 기뻐함. За агуулга нь 11 дугаар сэдэв болохоор Соломоныг хаан болсонд бүх ард түмэн баярлсан нь гэсэн үг байна. 40절입니다. За 40-р ишлэл байгаа. Авч гадаа гараад ич. 40절 읽어주십시오. За 40-р ишлэг уншия. Бүх ард түмэн түүний хойноос дагна өгсөж эзэн бүлээн маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа. 아멘. 아멘. 솔로몬이 왕된 이 소식을 백성들이 듣고 모두 함께 기뻐했다고 그랬습니다. За Соломоны хаан болсон юуг те сургийг бүх ард түмэн сонсоод бүгд баярлсан гэж хэлсэн. 그러니까 솔로몬이 기름 붓고 올라올 때 백성들이 같이 따라 나와서 함께 있으면서 이렇게 큰 소리를 내면서 즐거워했다는 거죠. За өөрөөр хэлбэл Соломон хаан болохыг ард түмэн бүгдээрээ дагаж яваад хараад те тэгээд Соломоныг хаан болонгууд бүгдээрээ маш баярлсан гэсэн. 이것은 자발적인 그 기쁨의 표현이지 이렇게 동원시켜서 억지로 시키는 그런 그 행동이 아니었습니다. За тэгээ энэ баяр хөөр нь болохоор чинь ард түмний баярлж байгаа энэ баяр хөөр нь бүгдээрээ чин сэтгэлээсээ баярлж байгаа ийм баяр байсан. Тэрнээс ч хүчээр баярлсан гэсэн. 우리 애기도 같이 강의 듣고 싶은가 봐요.
백성들이 왜 죄송해요. 예, 백성들이 왜 기뻐했을지 우리가 한번 생각해 보면은요. За тэгээд ард түмэн ингээд хинээр ч хэдүүлэхгүй өөртөө тий хүчин сэтгэлээсээ баярлсан гэсэн. Тэгвэл тэд нар хүчин сэтгэлээсээ баярлсан шалтгаан нь хэдлээ бодож үзвэл 우리 잠언 29장 2절 보면은요. сургаалт төгс 29-ийн 2 дээр харахаар 한번 누가 읽어 주십시오. за хин нэг уншиж өөрөө сургаалт төгс 29-ийн 2-ыг Зөвтүүд олшрох тусам ард түмэн баярлан жарган буруу нэгэн захирваас ард олон халгалнаа. 아멘. 악인이 권세를 잡으면 백성은 탄식이 나오지 않을 수가 없는 겁니다. Тэгэхээр буруу нэгэнтэй ард түмний захирах үед хүмүүс одоо өөрийнх нь дотроос тийм гаслан тий халаглах байдал гарахгүй байхаас өөр арга байхгүй. 의인이 우리 주변 환경에 많아지면 그것이 우리가 얼마나 그 즐거움, 기쁨이 되겠습니까? Харин эсэргээрээ зөвхт нэгэн бидний эргэн тойронд олон байх тусам бидний сэтгэл санаа ямар их баяртай байх вэ тий? 하나님의 뜻을 행하는 사람이 주변에 있기만 해도 내 마음이 즐거운데 그 사람이 나를 위한 통치를 한다면 얼마나 그게 큰 기쁨이 될까요? Тэгээ эзний тааллыг тий эзний хүслийн дагуу амьдрах гэж хичээж байгаа хүмүүсийг харахад бид нэр хичнээн баяр хөөртэй болдог үлээ тий. Гэтэл эсэргээрээ бүгдээрээ тийм байна гэвэл маш ингээд нэг баярлах зүйл тий. 그러니까 선한 사람이 왕에 오르게 되면은 백성들이 좋아하는 것은 너무 당연한 일이죠. Тэгээд зөвхт нэгэн тэ хаан руу өргөмжлөгдөх үед тийм учраас ард түмэн баярлах нь яхааргүй одоо байх ёстой зүйл байна. 선한 통치는 백성들의 생활 자체를 삶을 행복하게 만드는 통치입니다. Тэгэхээр зөвхт одоо хаанчлал зөвхт удирдлага гэдэг зүйл бол ард түмнийг удирдах байгаа одоо хамгийн аюулгүй энэ удирдлага гэдэг. 근데 이게 백성들의 즐거움의 정도가 그저 기분이 좋거나 흐뭇하거나 이제 그 정도가 아닙니다. Тэгээд энэ дээр тийм учраас ард түмэн баярлсан энэ баяр хүрийн талаар хэлээ авч үзэх юм бол энэ баяр хүрийг хэмжих юм бол за зүгээр тэ нэг ашгүйдээ гэдэг ч юм ийм баяр хүр биш байгаа. 백성들이 외치는 소리가 너무 커서 이 땅이 갈라질 만큼 이건 좀 표현이 그런 건데요. 땅이 이렇게 쪼개질 만큼 그런 느낌을 들 정도로 소리가 크게 났다는 거죠. Харин тэд нар бүр яасан бэ? Тэдний баярлаад хашгирч исэн хашгираа гэж сонссон чинь бүр ингээ те юу газар цөмөрч хүй дээ. Гэх хэмжээний бүр ийм баяр хүрээсэн гэсэн. 백성들이 소리를 크게 냈다라는 것은 그만큼 기쁨의 정도가 컸다라는 건데요. Тэгэхээр энэ дээр хэлж байгаа тэдний дуу чимээ ийм чанга байсан гэдэг утга нь юуг харуулах вэ? Тэд нэр ямар их баярлж ирсэн гэдгийг харуулна тий. 당장 솔로몬이 어떤 일을 한 것도 아닌데 왜 이렇게 큰 기쁨이 있었을까요? Тэгээ яг үнэндээ бол Соломон тэгээд одоо дөнгөжл хаан болж байгаа тэр ямар нэгэн зүйлийг хийж эхлэегүй байгаа шүү дээ тий. Гэтэ зөв чи хийж эхлэегүй байхад зүгээр Соломоныг хаан болгосныхын төлөө ингэтлээ ингээд нэг баярлж байгаа шалтгаан нь юу болоо? 이것은 후대의 교훈을 주시기 위한 하나님의 일하심이었고 백성들의 마음에 담아주신 바로 하나님의 마음이었습니다. За энэ болохоор юу гэсэн гэхээр эзний хүслийн дагуу үйлдэгдээсэ гэж хүсэгдэжсэн буюу одоо юуны эзэн өөрийнхөө хүслийг ард түмэнд бас ингэж өгсөн байсан гэсэн үг. 하나님을 기쁘시게 해드리면 하나님의 기쁨이 우리 가운데 큰 기쁨으로 주어집니다. Бид нэр эзнийг баярлуулах гэсэн ийм сэтгэл зүйтэй байх үед хүн өөрөө ч гэсэндээ маш их баярлдаг. 하나님이 왜 기뻐하셨냐면 솔로몬의 왕이 됨은
장차 오실 메시아 그리스도에 대한 예언이었기 때문입니다. За тэгээд тэгвэл эн чинь яагаад ингэтлэх баярлсан бэ? Тэ маа тэр одоо арт түмэнд бурхан өөрийн сэтгэл зүрхийн арт түмэнд өгсөн байсан гэсэн тэ. Тэгэхээр яагаад ингэтлэх баярлсан бэ гэх юм бол энэ нь ирээдүйд ирэх гэж байгаа эзний авралын үйлс биелэгдэхийн төлөө буюу Иесус Христийн ирэхийн төлөөх зөгнөл биелэгдэж эхэлж ирсэн учраас зөгнөлийн нэг хэсэг биелэгдсэн учраас баярлсан гэсэн. 이 땅에 오신 예수님은 만왕의 왕이고 만주의 주가 되십니다. Тэгээ бидний энэ дэлхий дээр ирсэн бидний эзэн бол хаатын хаан, бүх хаатуудын хаан, бүх эзэдүүдийн эзэн нь. 아멘. 아멘. 이 땅에 육체를 입고 오시는 그 예수님은 왕이신 것이 분명히 맞죠. Тэгэхээр тэ энэ дэлхий дээр хүний биеийг өмсөж ирсэн бидний эзэн бол хаан байгаа. 아멘. 근데 왕으로 통치는 하지 못하시고 어떤 권세도 사용하지 아니하시고 낮은 위치에 섬기러 오신 왕인 거예요. Тэгээ бидний хаан болохоор энэ дэлхий дээр яасан блэ? Титэм өмсөж тэ хаан ширэнд залраад хүмүүсээ захираагүй. Эсвэл ямар нэгэн эрх мэдэлтэйгээр тэ хүмүүст ингээд одоо хаанчл хийгээгүй. Харин тэр бидний хаан бол эгэл даруугаар ирээд хүмүүстэй үйлчилсэн ийм хаан байсан. 그래서 그 당시에는 예수님을 구조로 발견한 사람이 아니라면 기쁨을 얻은 사람이 기쁨을 누린 사람이 많지 않았어요. Тухайн үед эзнийг харахтаа баярлчихсан хүмүүс олон байгаагүй. 그러나 예수님께서 우리 각자의 심령 가운데 왕으로 임하신다면 그에게는 큰 기쁨이 주어지는 겁니다. За гэхдээ дараад нь яс гэхээр эзнийг хаанаар хүлээж авахд маш их ингээ баяр хөөргийг өгч ирсэн. 그래서 오순절 성령 강림이 시작된 그때로부터 성령 받은 성도들의 마음에 큰 기쁨이 주어지게 됐습니다. За тэр нь хэзээ гэхээр нөгөө ариун сүнс бууж ирж ирсэн тэр өдөр буюу Пентекостийн өдрүүдэд тэгээ эзнийг хүлээж авсан эзнийг өөрийнхөө аврагчаар хүлээж авсан хүмүүст ингээ одоо мэдэгдэхүйц юм баяр хөөр бууж ирж ирсэн. 그리고 최종적으로 중요한 것은 예수님의 이 땅에 강림하심인데요. За тэгэхээр хамгийн одоо бид нар энэ дэлхий дээр хамгийн одоо сүулт ирэх хамгийн том баяр бол эцэг энэ дэлхий дээр ирэх тэр мөч байгаа. 이제 구원주가 아닌 심판주로 이 땅에 재림하실 때는 모든 세상 나라가 그 심판을 받습니다. За гэхдээ тэрээр одоо ирэхдээ яахлаа тэр бол аврагч биш харин шүүгч нэгнэр ирнэ гэсэн. Тэгээд тэр шүүгч нэгнэр ирэх үед бүх дэлхий түүний өмнө шүүгтээр гарч ирнэ. 세상 나라는 심판받고 하나님의 나라는 그때 완성되는 것이죠. Харин тэр үед яах вэ гэхээр энэ дэлхийн улс үндэстэн тэг энэ дэлхий эзний өмнө шүүлтэнд орно. Харин эзэнд хамаарагдах болон эзний арт түмнүүд хаанчлалд орно. 예수께서 모든 나라의 왕이 되실 때 그 나라 백성들은 지극한 말로 표현할 수 없는 기쁨을 누리는 겁니다. Тэгэхээр бид нар эзэн энэ дэлхий дээр бүх дэлхийн хаадаар ирэх үед бид нар яах гэхээр тэр үгээр хэлэхийн аргагүй тийм баяр хөөргийг эзлэх болно. 예수님께서 육체를 가지고 오신 일은 바로 그러한 일을 위해서 시작된 일입니다. Өөрөөр хэлбэл энэ их тийм баяр хөөртэй ийм ажлыг эхлүүлэхийн тулд эзэн энэ дэлхий дээр хүний биеийг өмсөж ирсэн баг. Эхний ээлжинд. 이 성경 구절 제가 불러드리는 것이 그 강의 듣는 분들에게 좀 귀찮은 좀 이렇게 번거롭게 느껴질 수가 있습니다. За тэгэхээр одоо ингээд Библийн ишлэлийн талаар ч юм уу те Библийн ишлэлийг хэлэх үед та нар магадгүй олон ишлэл хэлэхээр жоохон тэгж магадгүй. 그러나 모든 설명되는 내용들이 바로 성경에 있는 내용을 근거로 설명한다라는 것을 우리가 아셔야 되는 것이고요.
Гэхдээ бид нэр одоо эзний талаар нэг юм ярьж байгаа дараас нь Библийн ингээ хэлээд явдаг шүү дээ, тийм ээ. Тэр нь болохоор чинь тэр ярьсан зүйлийн баталгаа нь Библийн тэд дээр байгаа гэсэн одоо юугүй баталгаа байдаг шүү гэж. 깨달음을 확고하게 하고 또 전달하는 데 이렇게 사용하기 위해서 이 구절들이 많이 필요합니다. Тэгэхээр бид нэр ойлголтоо батжуулахын төлөө тий баталгаатай ойлголтыг батжуулахын тулд бас түүн дээр харах юм бол нөгөө нэг юг бүрэн найдвартай болгохын тулд эзний бид үгний ишлэлүүдийг буюу одоо холбогдох ишлэлүүдийг заавал үзэх хэрэгтэй байдаг. 그래서 번거로우시더라도 이렇게 찾아보시고 이렇게 다 적어 놓으시기 바랍니다. 읽어주시기 바랍니다. За тэгэхээр одоо хэдүүлээ нэг ишлэлүүд ингээ үзэх гэж байгаа. Тэгэхээр тэр болгон дээр та хэд маань тэмдэглэж аваад өөрөөр хэлбэл за би баталгааг нь хайж байгаа юм байна шүү гэсэн ийм сэтгэл зүгээр тэмдэглэж аваад бас унших нь уншиж өгөөрэй. 누가복음 2장 10절부터 11절 적으시고요. За эхний ишлэл болохоор чинь Лук номны 10-ын уучлаарай. Лук 2-ын 10-аас 11 дэх ишлэл байна. 거기 읽어주시기 바랍니다. За энийг уншиж хэдүүлээ. Хэн нэг нь уншиж өгөөрэй. Лук 2-ын 10-аас 11. За 10-аас 11. За ямар ч хотод очисон хэрэг тэд нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад бидний хөлд наалт Лук 2-ын бид та нарын эсрэг өвлөө харин бурхны хамсалд айсваг 10-аас 11. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Есүс Христ та нарын төлөө мэдлээ. Та нар тижээлийн онгоцонд байгаа дааванд үлгээгдсэн ялах хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Амен. Амен. 아멘. 지금 10절, 11절 읽으신 거 맞나요? Тий. Ахаа та 10-аас эхэлнэ. 10, 11-ийг. 맞죠? Тэнгэр элч тэдэнд гэж эхлээд бүү агтун харагтун би бүх харт түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа гэж. 아멘. 아멘. 여기 온 백성, 그러니까 모든 나라 백성이 함께 누릴 큰 기쁨의 좋은 소식이라고 그랬죠. За энэ дээр Лук 2-ын 10-ыг харах юм бол нэгсэнтэй би бүх хүмүүсийг үлэхээр баярлуулах сайн мэдээг авчирж байгаа шүү гэж хэлсэн. 이건 단순히 정치를 잘하거나 통치를 잘해서 얻는 그런 기쁨이 아닌 거예요. За энэ дээр болохоор ч нөгөө нэг энэ баяр хөөр чинь за арт түмэн амьдрал дэвшлээд ч юм уу те эдийн засаг сайжраад баярлж байгаа баяр хөөрийн талаар юу ч яриаг байгаа. 예, 예수께서 영으로 우리 안에 찾아오시는 기쁨이고요. За тэгэхээр энэ болохоор чинь эзэн те сүнсээр бидний хаан болж байгаа гэсэн үг. 주님을 왕으로 모시고 살아가는 자를 위한 영원한 나라가 이루어지는 기쁨입니다. За эзнийг те өөрийнхөө хаанаар хүлээж аваад те авч байгаа хүн болгонд өгөгдөх тийм мөнхийн баяр хөөрийн талаар хэлж байгаа. 이것은 사람들이 먹고 마시고 웃고 즐기는 그런 종류의 기쁨이 아닌 거예요. За эднэр дээр болохоор энэ баяр хөөр гэдэг нь те өстой гоё мэдээл амттай мэдэж уугаад баярлж тэр таашаалын баярыг хэлээг байгаа. 말로 표현할 수 없는 그 무엇과도 비교할 수 없는 그 크기를 알 수 없는 한량 없는 크기를 알 수 없는 기쁨인 거죠. Үгээр илэрхийлэх боломжгүй те ингээд хэмжийн аргагүй тийм баяр хөөр гэж хэлсэн. 그러니까 이 기쁨을 누리는 자는 세상의 그 어떤 것도 부러워하거나 거기에 마음을 두지 않습니다. Тэгээ энэ одоо баяр хөөргийг одоо эдэлдэг хүн яадаг гэхээр энэ дэлхийн юу ч хараад ингээд гонсойдоггүй, юу ч хараад ингээд атаархдаггүй. 그러니까 이러한 왕이 우리에게 계신다는 것 자체가 이게 복된 좋은 소식입니다. Тэгэхээр танд ийм баяр хөөргийг өгөх хэмжээний хаан энэ дэлхийд хүрээд ирлээ. Буюу эзэн амсныхаа дагуу тэр хааныг илгээчлээ гэдэг нь үнэхээр том баяр хөөр.
이사야 52장 7절과 읽어주십시오. За одоо дахиад дараагийнх нь болохоор Исая 51장 7절. 52장 7절이요. 52장 7절. 네. Исая 52-ийн 7 хэмнэг нь уншиж өгөөрэй. Амар тайвныг сонирдуулж, сайн сайхныг мэдээлж, авралыг сонсгож, чиний бурхан хаанчлах нэ гэж Сионд өгүүлэх сайн мэдээ аврагчийн хөл улсын дээр юутай үзэсгэлэнтэй. 아멘, 아멘. 여기에 이 좋은 소식이라는 게 무엇입니까? За эндээс харах юм бол сайн мэдээ гэж байна тий. сайн мэдээ гэж юу гэлж байгаа бол 하나님이 당신을 통치하신다라는 소식이 그 좋은 소식이죠. да сайн мэдээ гэж нь юу гэлж хэлэхээр бурхан чинь хаанчлнаа гэдэг энэ үедээ бол сайн мэдээ гэсэн. 그것은 우리에게 평안이 이루어지고 또 구원이 이루어진다는 거죠. Яагаад тэгэхээр бурхан чинь хаанчлнаа гэдэг энэ үгэнд дээр юу явж байгаа гэхээр тийм бол бурхан чинь хаанчлах үед танд амар тайван байх болно. Танд инх жаргал ирэх болно гэдэг хэлж өгч байгаа гэсэн. 그러니까 하나님의 통치를 받는 것 자체가 복이고 받는다고 알려주는 게 복음입니다. Бид нэр өөрсдөө эхлээд эзэн бурхныхаа хаанчлал миний дээр байна гэдэг нь ерөөл харин энэ хаанчлалыг чи аваач гэж дамжуулж байгаа тэр одоо дамжуулах нь сайн мэдээ тараалт. 특별히 솔로몬이 예수님을 상징하는 인물이 될 수 있는 것은 그 이름의 뜻이 중요하기 때문입니다. 이름에 담기는 뜻 때문입니다. За тэгэхээр одоо энэ бид нар чинь яг одоо үзэж байгаа агуулгууд чинь Соломоныг хаан болгож байгаа ш тийм ээ. Тэгэхээр энэ Соломон хааныг Есүсийн одоо зөвнөлийн нэг хэсэг болгож байгаа ч гэсэндээ бас утга учиртай. 이사야 9장에 장차 오실 예수님에 대한 그 예언의 말씀이 있죠. За Исая номны 9-р бүлгийг харах юм бол тэн дээр бас одоо эзэн удахгүй ирэх эзэн Есүсийн иш үзүүлэхин талаар байж. 9장 6절인데요. За Исая 9-6. 거기 한 아기가 우리를 위해서 태어난다고 기록되어 있습니다. За энэ дээр болохоор юу байгаа гэхээр нэгэн хүүхэд одоо таны төлөө миний төлөө бидний төлөө төрнө гэсэн юм зөвнөлөө. 그 여러 가지 설명 가운데서 맨 끝에 있는 평강의 왕이라고 평강의 왕이라고 할 것임이라 그렇게 기록되어 있어요. За тэгэнгუутаа тэр хүүхдийн талаар яг хэн юм бэ гэдэг тайлбарласан хэсэг эндээс хоошоо гарч байгаа. Тэгж жагаад харах юм бол хамгийн сүүл хэсэгт нь үлрээ амар амгалангийн хаан гэж нэрлэгдэнэ гэсэн хэсэг байна. 평강의 왕이라는 의미는 모든 통치받는 자에게 평강이 이루어지게 하는 왕이라는 거죠. Амар амгалангийн хаан гэсэн утга нь юу гэсэн утгатай тэр хааны хаанчлал дотор байгаа бүх хүмүүст амар амгалан байх тогтно гэсэн утгыг илэрхийлж байна. 그래서 솔로몬의 이름이 평안이라는 뜻이 솔로몬의 이름의 뜻이고요. Тэр чинь харах юм бол Соломон гэдэг үгний утга нь болохоор чинь амар амгалан гэсэн утга байна тийм. 솔로몬이 통치할 때는 그 나라에 평화가 이루어졌습니다. Тэгээд тэр Соломон хаан болсныхын дараа ясаглаарэ түүний хаанчлал нь амар амгалан бас тогтсон. 백성을 가장 고통스럽게 만드는 그 이 전쟁이 다른 나라의 전쟁이 나지 않았어요. Өөрөөр хэлэх юм бол Соломон хаанчилж явах үедээ бусад ард түмнүүдэд ингээд хэцүү байдал өгөө зовлон дунгасан ийм дайн дажинтэй орой босгоо ийм байдлуудыг тэр байлгаагүй. 모든 왕의 결정과 선택이 하나님의 지혜로 이루어진 일들이기 때문에 백성들이 조금도 불편함이나 어려움을 느끼지 않았습니다. За яагаад тэгэхээр
Соломоны хаанчилж ирсэн тэр хаанчлалын бүх удирдлагууд нь эзэн бурхнаас өгөгдсөн тэр мэрэгэн ухаанаар хийгдэж ирсэн учраас тий амар тайван тий аз жаргал энэ зүйлүүд ингээд хаанчлагдчихсэн гэсэн. Ойлж ирсэн. 자, 인간이 누리는 복 가운데 최고의 복은 바로 히브리어 샬롬이라고 하는 평안이 인간이 누리는 최고의 복입니다. Хүн төрлөختөн амьдарч явах хугацаанд мэдэрч болох хамгийн сайхан тэр ерөөл нь юу юм гэхээр бид нар нэг еврейгээр шалом гэж мэдлдэг шиг амар амгалан тэр хүний сэтгэл мэдэрч явах нь хамгийн тансаг ерөөлд ордог. 이 평안이 없다면 아무리 맛있는 음식이 있고 좋은 물건이 있고 눈에 보기에 좋은 것이 많이 있다 할지라도 그에게 그것이 즐거움을 주지 못해요. Яагаад тэгэхээр бид нэр идэж уух, идэх хувцас өмсөх зүйл гэл ингээ ярьдаг ч гэсэндээ хэрвээ тэр хүний сэтгэлд нь амар амгалан энэ сайхан амар амгалан байхгүй бол аманд нь урд талд нь ичнээн амттай хоол тавиад ч тэ ичнээн одоо тансаг орчинд байлгаад ч тэр хүн одоо тэр бүхлээс тэр таашаалыг баяр хөөргийг мэдэрч чадахгүй. 우리에게 평안을 주시기 위한 통치가 바로 하나님의 통치인 겁니다. Тэр хүн төрлөختөн хүнд амар амгалан өгдөг тэр одоо хаанчлал тэр удирдлага юу гэдэг вэ гэхээр эзэн бурхнаараа удирдуулах удирдлага л байдаг. 그 하나님이 통치하신다고 하니까 기뻐하는 것이 당연하지 않습니까? За тэгэхээр эзнээр удирдуулах үед амар амгалан өрнөө гэдэг одоо байна гэдэг нь бол одоо хүн болгон хүлээн зөвшөөрөх зүйл байгаа тийм. 우리가 기쁨으로 통치를 받을 때 참된 기쁨이 우리에게 이루어지는 것입니다. Тэгээ яадаг гэхээр тэр амар амгалан байгаа тохиолдолд яадаг өөрөө ирэхгүй тэр баяр хөөр гарч ирдэг гэсэн. 그다음에 11번째 큰 제목입니다. 12번째요. 12번째인가요? 12번째 제목. За одоо хэдүүлээ 12 дугаар сэдвээр орох гэж байна. 아도니아가 백성의 소리를 들음. За 12 дугаар гарч ирэв гэхээр Адониа арт түмний дууг сонсдно гэсэн хэсэг. 41절부터 42절까지고요. За 41 42 дугаар ишлэл байгаа. 그래서 읽어 주시기 바랍니다. 네. За 41 42-ыг уншлаа. Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочин идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Йоб эвэр бүрээний дууг сонсоод юу болоод энэ хотод ийм их чимээ шуугиан гараад байна вэ гэв. Тэрээр хэлж дуусаагүй байтал дахилж Абиатрийн хүү Йонатан ирэв. Тэгэхэд Адониа та эр зоригтой хүн бөгөөд сайн мэдээ авчирдаг учраас морилон орогтун гэвэ. 아멘. 솔로몬이 왕으로 세워지는 것을 굳이 아도니아에게 알릴 필요는 없었던 거죠. Тэгэхээр Соломоныг хаанаар томилж байна гэдэг энэ агуулгыг тусгаалan Адониод ерөнхийдөө очиод за дүүч нь хаан болж байна гэж хэлэх шаардлагагүйсэн. 누가 알린 사람은 없었지만 얼마 지나지 않아서 알게 됐습니다. Тэгээд тусгаал очиод ч хэлэх тийм хүн байгаагүй гэхдээ тэд нэр хэсэгхэн хугацааны дараа буюу идэж дуусчих үедээ мэдсэн тийм. 백성들이 그 외치는 큰 소리가 워낙 크다 보니까 그게 아도니아와 같이 있었던 사람들에게까지 들린 거죠. Тэгэхээр нөгөө автомобилийн баярлж исэн тэр баяр хөөр нь сонсогдсон гэсэн тийм. Адониа болон тэнд байгаа хүмүүс сонсогдсон. 그것은 뭔가 굉장히 큰 일이 일어난 것이 맞다라는 걸 알 수 있습니다. 근데 өөрөөр хэлэх юм бол тэр нөгөө чирээ нэг шууган биш те ямар нэгэн том үйл явдал болсон гэдэг мэдэгдэхүйц юм шууган байсан. 그리고 그 일이 무슨 일인지를 반드시 알아보려고 그러겠죠.
Тэгээд тэд нэр ясгэлэр энэ яг юу болоод байгаа юм бол гэдэг ингээд заавал мэдэх гэсэн ийм анхаарал хандагдсан. 언약궤가 전쟁하는 이스라엘 군대 가운데 들어올 때 언약궤 때문에 이길 줄로 알고 백성들이 큰 소리로 이렇게 외쳤습니다. Тэгээд түүхийг харах юм бол артам ингээд тулалдаж явах үед нь дайны салбар дээр эзний авдрыг авчирсан тохиолдол байсан. Тэгээд тэр үед хүмүүс яасан гэхээр за эзний авдар ирсэн юм чинь одоо бид нэр ялах баха гэж бодоод маш ингээд нэг хөөрч баярлж исэн удаа байгаа. 그래서 그 소리를 들은 블레셋 군대가 그것이 궁금해서 이렇게 알아봤겠죠. Тэгэнгүүт яг тэднэрийн тэр хашгирал дээр баярлж исэн агуулгыг филистичүүд сонсчоод энэ израильчууд юу болчихв гэд гайхаад тэд нар юу болсноос нь юу болсныг мэдэх гээд ингээд гайхажсэн тийм хичээж удаа байгаа. 그 소식을 듣고 블레셋 군대가 굉장히 두려워했던 것처럼 지금 여기 그 큰 소리도 아돈에게 두려움을 줄 만한 일이 됐던 겁니다. Тэгэхээр энэ агуулгыг харах юм бол одоо тэр филистичүүд израильчуудын тэр дууг сонсоод юу болчих вэ нэр яач вэ гэд ингээд мэдэх гээд хичээгээд бас дотроо имэжсэн шиг Адония болон түүнтэй хамт байсан хүмүүс гэсэндээ яг ийм байдалд орсон гэсэн. Юу болоо явчих вэ яач вэ гэд ингээд одоо мэдэх гээд хичээсэн. 왕이 되려고 한 자기가 모르는 그런 가운데서 뭔가 국가적인 큰 일이 일어났다라는 것은 분명히 자기에게 뭐가 안 좋은 일이 일어난 거라는 것을 알 수 있는 거죠. Тэгээ уг нь бол Адония өөрөө хаан болох гээд буюу бүх зүйлийг удирдлага гартаа авах гээд ингээд байж байгаа хүн шүү дээ тий. Гэтэл тэр хүний мдээгүй нэг зүйл болоод тэр нь бүр ингээд сүртэй дуу болоод дуугараад ингээд ингэж харахтаа Адониад энэ ямар нэгэн зүйл эвгүүтчлээ шүү гэсэн юм бодол өгсөн баг. 그래서 두렵고 긴장하는 가운데서 그 소식을 알아보려고 했던 겁니다. Тэгээд тэр ясгэлээрээ гайхах зэрэгцэн ийм байдалд байхдаа энэ яг юу болсон гэдээ энийг мэдхийг хүссэн баг. Юу болчих вэ? 그래서 그 소식을 아도니아가 이제 듣게 되는데요. За тэгээд тэгж байгаа явцдаа мэдээллийг авсан тий. мэдээллийг сонсголсон. 그래서 13번째 큰 제목으로 넘어갑니다. За хэдлэг дараагийн сэдв рүү оръё. 13 дугаар сэдв. 요나단이 전한 소식. За Йонатаны дамжуулсан мэдээ. 43절부터 48절까지입니다. 44-өөс 48 дугаар эшлэл. 요나단이 누군지는 요나단은 여기 제사장 아비아달의 아들이죠. Тэгээ Йонатан бол ахлах тахилч Абиатрийн хүү гэсэн тийм. 여기에 이 전체 이 내용은 네 가지로 또 나눠집니다. За хэдүүлээ энэ 13-аас дотор нь 13-ийн одоо 1 2 3 4 гэх дөрвөн жижиг хэсэгтээ суугах юм байна. 네 가지가 아니고 세 개로 나눠집니다. 세 개. За 4 биш 3-т хуваах юм байна. 세 개 가운데 첫 번째 작은 제목. За тэгэхээр өөрөөр хэлбэл одоо 13-ийн нэг дэх жижиг сэдв нь юу гэхээр 다윗이 솔로몬을 왕으로 세웠다 함. За нэг дэх сэдв болохоор Давид Соломоныг хаан болголоо гэсэн нь гэж. хаан болголоо гэсэн нь. 42절과 43절이고요. За 43 эхэлж байна. 43-аас 그러니까 43절부터가 43절 한 절입니다. 이 내용이요. За 43 дугаар эшлэл ганцыг дангаар нь уншия. Илгэг гайвсан. 예, 43절 읽어 주십시오. За 43 ганц 44 уншиж байна. Харин Йонатан Адониад үгүй миний эзэн Давид хаан Соломоныг хаанаар өргөмжилсөн билээ. 아멘. 요나단은
거의 다윗 왕 때 이렇게 좋은 소식을 전달해주는 역할을 했습니다. Йонатан болохоор Давид хааны үед бол одоо сайн мэдээг дамжуулдаг ийм хүн байсан. 그러니까 아도니아가 자기에게도 좋은 소식을 전해줄 줄로 알고 있었는데요. За тэгээд тэрийг чинь Адоны бас тэрийг мэдчихсэн учраас энэ удаа өөрт нь ч гэсэн бас сайн мэдээ авчирсан баха гэж бодсон. 다윗이 그 좋은 소식을 들을 만한 일을 했기 때문에 좋은 소식을 들은 거죠. Тэгээд Давидын хувьд болохоор чинь тэрээр угаасаа сайн зүйлийг сайн мэдээ сонсох зүйлүүдийг хийжсэн учраас тэр ингээд дандаа сайн мэдээ авчирдаг байсан баг. 아도니아는 그런 일을 하지 않았기 때문에 좋은 소식을 들을 수가 없는 것입니다. харин Адоныгийн хувьд болохоор чинь тийм сайн зүйлийг хийгээгүй шүү дээ. Тэр утгаараа одоо сонсож байгаа зүйл нь ч гэсэндээ сайн биш зүйл сонсох гэж байгаа. 무언가 위에서 무너지는 것과 같은 그런 놀라운 소식을 들었는데요. Яагаад ч нэг тийм хараас нь одоо тий ингээд нурж байгаа юм шиг тийм мэдрэмжийн тийм мэдээг ингээ хүлээж авч байна. 다윗이 솔로몬을 자기 동생 솔로몬을 왕으로 세웠다라는 소식을 들은 겁니다. За тэгээ тэр мэдээ нь юу гэсэн лээ? Эцэг Давид нь өөрийнх нь дүү Соломоныг хаан болгочлоо гэсэн мэдээс. 이것은 전혀 아도니아가 예측하지 못했던 일입니다. Энэ болохоор Адоныгийн хувьд үнэхээр нэг төлөвлөөгөөс ийм асуудал үйл байгаа. 왜냐하면 다윗이 누군가 왕을 세우려고 하는 그런 움직임이 전혀 보이지가 않았기 때문이에요. Тэгээ яагаад тэгэхээр Адоныг хөдөлгөх нь Давид тэгээ хин нэг хаан болох гэж байгаа юм шиг тийм үйлдэл ерөөсө гаргаагүй байсан. 자기가 왕이 되기 위한 준비를 해도 그걸 아무도 막는 사람이 없었기 때문입니다. Тэгээд яагаад тэгэхээр тэрээр тэгээ бас дараад нь ясаг тэгэхээр Адоняг өөрөө за би ерөөсө хаан болно гэд ингээ үйлдэл хийж эхлэхэд нь түүнийг хоригдсан хүн хэн ч байгаагүй. 그러나 아도니아가 본 그 상황과는 달리 하나님의 일하심이 아도니아 모르게 이루어진 것입니다. Гэтэл одоо юугаар бол те өглөөхөн зүгээрсэн тэр бүх үйл явцууд нь гинтхэн өрнөсөн байдаг. Буюу эзэн бурхан өөрийнхөө төлөвлөгөөний дагуух үйлсүүдийг гинт ингээ хийсэн. 하나님은 보이지 않는 분이시고 하나님의 손도 보이지 않기 때문에 하나님의 일하심은 눈에 보이지 않게 이루어져 갑니다. За бидний бурхан өөр харагдахгүй. Тэгээ бурханы үйлс ч гэсэндээ заримдаа нүдэнд харагдахгүй байдаг. Гэхдээ бурхан яг тухайн цагт нь заавал үйлддэг. 그러나 하나님의 일하심의 결과가 눈에 보이게 나타났을 때는 그때 모든 것이 다 끝난 상황인 거죠. Тэгээ яадаг гэхээр тэр нүдэнд харагдахгүй ч гэсэндээ бурхан нууцаар дандаа үйлдэж явдаг буюу эцсийн дүндээ эзний үйлдсэн одоо үйлдэл нь буюу эцсийн шийдвэр нь хүмүүсийн нүдэнд харагддаг гэсэн. Тэгээ тэр үе гэдэг чинь аль хэдийн бүх зүйл хийхлээр дууссан үе байх болно гэсэн. 하나님이 어떤 일을 하시는지를 모르는 사람은 불행한 사람인 거예요. Тэгээ бурхан яг юу хийдгийг мэддэггүй хүн бол яадаг гэхээр хамгийн нөгөө тайван бос байдаг хүн байна. 그러나 하나님의 손이 눈에 보이는 사람은 하나님과 함께 일을 한다는 증거이고 그는 복이 있는 자입니다. харин эзэн бурханы үйлсийг нүдэндээ хардаг хүмүүс тэг нүдэндээ хардаг эзэн бурханы мутрыг мэдэрдэг хүмүүс яадаг гэхээр юу хийж байгаа яаж байгааг ингээ бүгд мэдчихэдэг. 그러니까 왕이 세워진 일을 전혀 볼 수 없었고 예측하지 못했기 때문에 이 아도니아는 굉장히 큰 충격에 놀라움에 빠졌겠죠. Тэгэхээр харин одоо Адоныгийн хувьд болохоор чинь эзэн яаж ажилтгийг мэдэхгүй байсан те тэгж жагаад гинтхэн мэдээг авч байгаа учраас магадгүй шоконд орсон байх. 모든 백성들이 누가 왕이 될지에 대해서 궁금하고 기다려 왔었던 그런 상황이었죠.
бүх ард түмэн болохоор одоо хааны байдлыг харахтаа ер нь залхамч нь хэн авах бол доо гэд хүлээгээд те харж ирсэн ийм үе байгаа тухайн үе те. 그래서 백성들이 바라는 대로 선한 왕이 하나님에 의해서 세워진 것입니다. Тэгээ харин яасан гэхээр энэ ард түмний хүсчээсний дагуу зөвхт хүн хаан болоосэй гэсэн хүслийнхэн дагуу зөвхт хүн хаан болж байгаа. 두 번째 작은 제목이요. За одоо хэдэл дотор нь 13-ийн 2 төсөө дөрөв орох чинь 13-ийн 2-т нь 두 번째 작은 2번입니다. 그러니까 작은 2번. 네. 네. 솔로몬에게 기름을 부었다 함. За 2 төсөөд болохоор Соломоныг тосолсон гэсэн нь гэж. 44절과 45절입니다. 44, 45 дахь эшлэл дээр. 44절, 45절 읽어주십시오. За 44, 45-ыг уншиж өгье. Хаан бас Соломоны хамт тахилч Задок, иш үзүүлэгч Натан, Йехоядагийн хүү Беная, Хирэдчүүд болон Филитчүүдийг илгээсэн. Тэд Соломоныг хааны луусан дээр мордуулсан. Тахилч Задок болон иш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс баяр хөөртэй буцсан ирж байгаа тул хотш шимээ шуганаар дүүрч байна. Та нар тэрэл дуу чимээг сонсжээ. 아멘. 솔로몬이 왕으로 세워지기까지 있었던 일들을 여기 이제 말한 건데요. За одоо энэ дээр харах юм бол те Соломон хаан Соломоныг хаанаар хэрхэн өргөмжилсэн талаарх үйлсүүдийг ингэ тайлбарлаж өгсөн. 그냥 왕이 되었다는 말만 들으면 이제 그 믿겨지지가 않은, 그러니까 믿지가 않을 수 있겠죠. Тэгээд яагаад ингэ тайлбарлсан болоо гэхээр магадгүй зүгээр Соломон хаан болчлоо. Соломон хаан болчлоо гэж зүгээр ингэ ганцхан одоо товчлоод ингэж хэлсэн бол бити худлаа яриад итгэхгүй байх магадлалтай. 그러나 실제적으로 있었던 일들을 구체적으로 말을 하니까 그것이 이제 사실로 이게 알 수 있게 된 겁니다. Тэг харин яаж гэхээр яг нүг бодитоор болсон зүйлсүүдийг тодорхойгоор те ингээ хэлж өгснөөрөө хүмүүс үнэн гэдгийг нэг хүлээн зөвшөөрөх төхөн болдог. 하나님의 모든 그 숨겨져 있는 뜻들은 우리 생활 가운데 반드시 그 눈에 보이게 일하심이 나타나는 겁니다. За тэг эзний үйлс хүн болгоны амьдралд өрнөж байгаа. Тэгээ тэр өрнөж байгаа эзний үйлсүүд яаж илэрдэг гэхээр үр дүнгээрээ илэрдэг. 아주 구체적이고 정확하게 나타나기 때문에 그 뜻이 드러나는 거죠. Өөрөөр хэлэх юм бол чимээгүй юм шиг явж гинтхэн гэдэг одоо нөхцөл байдлаараа дамжуулаад илэрхтэй бүр тодорхой илэрдэг. Эзэн ингэсэн байна гэдэг илэрдэг. 자기가 왕이 되려고 하지 않았지만 하나님이 정해놓으신 사람이 왕이 된 겁니다. За тэгэхээр тэр утгаараа өөр болохоор угаасаа нөхцөл байдал ийм л биш те юу ч болохгүй байна, юу ч бүтэхгүй байна гэд ингээ харж байгаад өөрөө хаан болох гэж хичээсэн. Гэхдээ бурхан өөрийнхөө өмнө эрдэнэс дотоосон байсан хүнийг хаан болгосон. 누구나 다 왕이 되고 싶어 합니다. Ер нь бол хаан суудал гэдэг бол хэн ч гэсэн хүсээд хаан болохыг хүсэх юм суудлаа. 그러나 하나님이 누구를 왕으로 세우시는가 하면 백성들이 원하고 백성들에게 필요로 한 사람이 왕이 되는 거죠. Харин гол нь юу гэхээр бурхан хүн болгон хаан болохыг хүснэ. Гэтэ бурханы хүсэл болохоор хэнийг хаан болгох вэ гэдэг л чухал байгаа буюу бурхан яг тэр цаг нь болоод ирэхлээр өөрийнхөө хүссэн хүнээ хаанаар тамилдаг. 스스로 왕이 되려고 하는 사람은 사실 왕의 자격이 없는 거예요. Тэг өөрөө яг өөрийгөө хаан болох гэж хичээдэг хүмүүс л хаан болох эрхөөд үндсэн эрэхгүй байдаг. 사사기 9장에 나무들이 다른 나무를 왕으로 세우려고 한 그 일이 있지 않습니까? За юуны шүүгчд номны 9-р бүлэг дээр харах юм бол хаадууд моддууд өөрийнхөө хааныг тамилах талаар гардаг. 근데 기름을 주는 감람나무와 포도주를 주는 포도나무는 왕이 되려고 원치 않았어요.
За тэгээд тэгээд анхлам тосыг өгдөг чидууны тэгээд чидуун болон тэр нөгөө юуны те усус бий модод болохоор өөрсдөө хаан болгохыг бодог өсөх. 무화과 그 맛있는 양식을 주는 무화과 나무도 왕이 되려고 하지 않았어요. За тэгээд инжирийн мод ч гэсэндээ өөрийгөө хаан болгох дээр читрэг өгнө. 근데 그들은 모두 다른 사람을 유익되게 다른 사람에게 좋은 걸 주는 그런 나무들이었죠. Ерөнхийдөө бол тэд нар бүгдээрээ хүмүүст тэ сайн зүйлийг өгдөг тийм одоо хаад юу байгаад моднууд байсан шүү дээ. 근데 그들은 왕이 되려고 하지 않고 아무 도움을 주지 못하는 남에게 피해만 끼치는 가시나무가 왕이 되려고 그렇게 했습니다. Харин яасан бэлээ хүмүүст тусрагдаг моднууд өөрсдөө хаан болохыг хүсэхгүй байсан ч гэсэндээ өргөст болохоор ялсан гэхээр тус буу хэл эсрэгээр нь тэг өргөс хатгадаг хэрнээ өөрийгөө хаан болгохыг хүлээн зөвшөөрсөн мэт. 그런 가시나무 같은 사람이 왕이 되면 어떤 일이 일어날까요? Тэгвэл өргөст бут шиг тийм хүн хэрвээ хаан болвол яах вэ? 백성들에게 큰 피해를 끼치고 고통을 주겠죠. Магадгүй тэрвээ тийм хүн хаан болох юм бол ард түмэнд одоо юу өгнө? Алдаглалыг өгнө, тэ шархыг өгнө ийм баг. 그래서 하나님이 그 세우시는 왕은 반드시 다른 사람들에게 좋은 걸 나눠주는 마음을 가진 자가 그 사랑하는 마음을 가진 자가 하나님께서 그에게 왕권을 주시는 것입니다. Тэгэхээр эзэн харах юм бол тийм учраас эзний өөрийн хүсэл хэрнээ яа гэхээр ард түмэндээ инэрлэр дүүрэн хайраар дүүрэн нэг хаан болгож өгөхийг хүсдэг. 그래서 솔로몬은 이러한 조건을 갖고 있었기 때문에 하나님께서 왕으로 세우셨다라는 의미가 여기 지금 있는 거예요. Тэгвэл харин Соломоны хувьд болохоор ийм буюу хайраар дүүрэн тэ нэгүслэр дүүрэн ийм хүн байсан учраас бас эзэн бурхан түүнийг ингээ хаанаар босгосон гэж харж болно. 여기는 들리지 않는 목소리가 있습니다. Энд харах юм бол тэг ингээ сонсогдохгүй нэгэн чимээг дуулаа байгаа. 아도니야 너는 내 백성을 위하는 마음을 가지고 있느냐? Энэ дээр ямар дуу байгаа гэхээр Адония чи үнэхээр ард түмнийг хайрлаж чадна гэж үү? Ард түмний төлөв сэтгэл чамд байгаа гэж үү гэсэн ийм дуу байгаа. 내 스스로 왕이 되려고 한다고 내가 왕이 될 수 있겠느냐? Чи өөрийгөө хаан болгох гэлээгээд чи яг хаан болж чадах уу гэсэн ийм одоо асуулт байгаа түүнд хандсан. 이런 것이 아도니아에게 마치 어떤 들리는 소리처럼 느껴졌겠죠. За энэ магадгүй те яг ийм зүйл Адониад өөрт нь ч гэсэнд ингээд тэгээд сонсогдсон бах ийм одоо өөрөөс нь асуух асуулт. 그 다음 절 시간이 다 됐기 때문에 이제 오늘 여기까지 하고 마치겠습니다. За хэдүүлээ өнөөдөр энэ үргээд ингээд дуусгая. 기도하고 마치겠습니다. Дайдлаа залбираад дуусгая. 하나님, 저희는 부족한 것이 많지만 하나님의 많은 은혜가 저에게 주어질 줄 믿습니다. Эзэн минь бид таны өмнө сул дорой зүйл олонтой боловч таны нэгүүлслэр биднэрт хэрэгтэй зүйлсүүд өгөхөд итгэж байна. 하나님의 주신 은혜를 귀하게 여기고 마음에 잘 간직한다면 저희는 변화될 줄 믿습니다. Эзэн танаас өгөгдөх нэгүүлслүүд биднэрт ирэх үед бид нэр түүнийг хүлээн аваад хэрэгжүүлснээрээ бидний одоо нөхцөл байдал, бидний амьдрал өөрчлөгднө гэдэгт итгэж байна. 하나님의 마음을 가진 자로 많은 영혼들을 생명 얻는 대로 이끌기를 원하는 자로 바뀌어질 줄 믿습니다. Эзэн минь бид таны үгийг хүлээж авч үгийн дагуу үйлчлснээрээ таны ард түмнийг хайрладаг, таны үгийг хэрэгжүүлдэг, таны хүслийн дагуу хүн болж чадна гэж итгэж байна. 사람의 영혼을 귀히 여기고 사랑하는 마음이 되었을 때 하나님은 저에게 많은 영혼을 맡기실 줄 믿습니다. Эзэн минь таны сүнснүүдийг, таны ард түмнүүдийг хайрлаж, хүндэлсэн тэдний төлөө зүрх сэтгэлтэй болох үед та биднэрт өөрийнхөө хүмүүсийг даатгаж өгнө гэдэгт итгэж байна.
오직 자기 마음을 버리고 하나님의 마음을 배우고 본받아 품게 하여 주시고 Эзэн минь зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг тув тавьсан энэ байдлаа үгүйсгэж таны өмнө таны хүмүүсийг тээсэн энэ өргөн сэтгэлтэй байлгаж өгөөч. 오직 하나님의 인도만을 정확히 따르는 자가 되어서 Эзэн минь зөвхөн таны л удирдлагыг дуулууртаар дагдаг хүн болгож өгөөч. 저에게 또 많은 사람들이 저희 인도를 받고 따라오게 하여 주시옵소서. Эзэн минь мөн би таны дагах үед таны удирдлагын дагуу үйлдэх үед олон хүмүүс ч мөн бидний араас ирэхэд туслаач. 저희가 모든 생활 가운데 참된 기쁨을 늘 누리게 하여 주시고 Эзэн минь бидний амьдарч явах амьдрал хугацаанд жинхэнэ тэр баяр хөөр бидний амьдрал дотор байх болтугай. 저희를 따르는 자들에게 참된 기쁨을 알게 하고 나눠주는 자가 되게 하여 주시옵소서. Мөн биднийг дагаж байгаа бидний үйлчлэгт итгэр хүмүүст ч гэсэн танаас өгөгддөг жинхэнэ баяр хөөргийг бид мөн дамжуулагч нар байх болтугай. 예수님의 이름으로 기도합니다. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. 아멘. Амен. Амен. Баярлалаа. 네, 수고하셨습니다. 네, 수고하셨습니다. 네, 감사합니다. За баярлалаа. 한 주간 잘 보내시기 바랍니다. За 1-7 хоногийн турш та бүхэн эрүүл их байгаарэ. 네, 바이스테. За баяртай. Баярлалаа.